Hi guys, хоббол болгонгийнхаа цоо шихэн дугаарт тавтай морил. За юуцхан Musicology Gang ингээд та бүхэнтэйгээ бас нэгэн хоббол бичлэгээр уулзаж байгаадаа маш их таатай байна. Өнөөдрийн маань бичлэг нэгэн deep dive бичлэг байх болно. Гэхдээ зүгээр ч нэг deep dive бичлэг биш, маш онцлогтой. Яагаад вэ гэхлээр хэдүүлээ нэг artist-ийн тухай ингээд дэлгэрэнгүй яриа deep dive хийх биш. Бүр 3 artist-уудын тухай ингээд deep dive хийх гэж байна. За тэгээ та бүхэн маань thumbnail-ээс харж байгаа байх, гарчигнаас харж байгаа байх. Тэгээд ерөн жоохон ойлгомжтой болчихж байгаа байх. Өнөөдөр миний ярих гэж байгаа artist-ууд маань болохоор тун одохгүй манай Монголд хурж ирж тоглолтоо хийх гэж байгаа юм гайхалтай artist-ууд байгаа. За тэгээд манай Монголын сонсогчд хөгжим донтож сонсдог хүмүүсийн хувьд бол ингээд одоо баг мэддэг болж байгаа байх. Evandes Entertainment-аас зохион байгуулж явуулдаг, жил болгонтэй ингэж зохион байгуулж явуулдаг Super Concert гэдэг гайхалтай концерт болдгоо. За тэгээд энэ концерт маань бусад одоо тийм Монголд болдог концертуудаас илүү ялгарх зүйл нь юу байдаг вэ гэхээр яалтчгүй гадны бүр ингээд дэлхийн хэмжээний тийм ийм том одуудыг Монголд урьж авчираад ингээд Монголын сонсогч фэнүүдийн урд нь авчирч байгаад ингээд тэрхүү сонсогч нартай монголчуудтай амьдаар нь тэрхүү гайхалтай уран бүтээлчдэг үзэх боломжийг нь олгодог гэдгээр бүр маш том онцлогтой байгаа шүү дээ, тийм. За тэгээд өнгөрсөн жил гэхэд Taeyang ирсэн, Ailee ирсэн, тэгээд тэр тухайн мэдээлэл гэсэндээ би тухайн үед нь хүргэж байсан. За тэгээд энэ жил болохоор бүр маш олон гайхалтай солонгосын artistууд ирж байгаа юм байна лээ. Тэгээд хамгийн том одоо гайхалтай headliner нь гэх юм бол ялтчгүй Jay Park байна. За мөн Jessie байгаа. За тэгээд өнөөдрийнхөө дугаар дээр болохоор би хэнийг одоо яг ингэж голчлон ярих гэж байна гэхээр ялтчгүй Jay Park of course тэ. За тэгээд Jessie, за түүнээс гадна Long Shot гэдэг энэ хүү хамтлагийг бас ярих болно. За тэгээд үүнээс гадна ч гэсэндээ бүр маш олон гайхалтай artistууд байгаа. За тэгээд энэ Super Concert тоглолт маань болохоор 6 сарын 20-ны өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байгаа шүү. Тэгэхээр та бүхэн маань билетээ авч амжаагүй байгаа бол бүр яаравчлаад хурдан дуусгаас өмнө аваад энэ хүү гайхалтай тоглолтыг үзээрэй. За нэрээ яг энэ хүү бичлэг рүүгээ орохоос өмнө та бүхэн маань нэг disclaimer хэлэхэд та нар маань ингэ сонсож байгаа байх. Миний хоолой өвдчихсэн, ханиад хүрчихсэн байгаа. Тэгээд ер нь зүс царайж гисэндээ ингээд нүд мөд хавдчихсан, нүүр мөр хавдчихсан. Ер нь жоохон биеийн байдлын хувьд хэцүү байгаа. Манайхаа эрүүл мэндийн байдлын хувьд хэцүү байгаа. Ойрд айгүй нэг ажлын ачаалттай ажиллаад сурагчдын тоглолт инээдрэгээд айгүй ингээд том ажлын ард гарсан. Тэгээд айгүй их нэг ажлын ачаалттай ажилласан болохоор нөө дархлаа маань айгүй муудаад ингээд ханиад хүрчихлээ. Тэгээд хэдийгээр ханиад хүрээд ингээд хоолоо өвчтсөн байгаа ч гэлээд та бүхэндээ бичлэгээ хүргийгээд ингээд сууж байна. За тэгэхээр та бүхэн маань ингээд энэ хоолойг минь жоохон нэг та бүхэнд маань бичлэгээ үзэхэд нэг саад болохгүй байх гэж найдаж байна. За тэгээд хэдүүл ямар ч гэсэн шууд ингээд бичлэг рүүгээ орцгоё. За ladies first гэдэг гайхалтай үг өгдөг шүү дээ. Эмэгтэйчүүд хатагтайнаар эхлээд гэдэг те. Тийм учраас хэдүүлээ эмэгтэй artist-аас эхлээд яриад явъя гэж бодлоо. Jessie-гийн тухай ярих гэж байна. За Jessie-г мэдгүй хүн гэж бол баг үнэхээр байхгүй байх гэж бодож байна. Манай ялангуяа манай Монголд те мэдгүй хүн гэж баг байхгүй байх. Энэхүү industry-нд, K-pop industry-нд, K-hip hop industry-нд байгаад одоо 20 жил болж штэ 2005 онд дебютгээ хийсэн гэхээр бүхэлдээ 20 жилийг ингээд уран бүтээлээрээ явсан ийм гайхалтай artist байгаа. За тэгээд Jessie-гээс эхлээд хэдүүлээ ярья. Эхлээд угаасаа deep dive эхлэхдээ biography-гийнхэн тухай ярьдаг учраас хэдүүлээ үүх түүхийг нь яриадах юм. За Jessie-гийн жинхэнэ нэр нь болохоор манайхан Ho Hyun-ju гэдэг байгаа байхгүй юу? За тэгээд яг одоо Америк нэр нь болохоор Jessica Ho байгаа. За нэр энэ айгу хөгжилтэй. Өөрөө ч гэсэндээ Jessie маань ярьж исэн юм байна лээ. Одоо ингээд ог нь болохоор за яг солонгосоор дуудахтаа Ho Hyun-juгийн Ho гэж дууддаг байгаа шүү дээ. Манай монголч гэсэндээ тэгж дуудана Ho. Гэхдээ нэг Америкт болохоор HO гэдэг одоо энэ хүү үгийг чи Ho гэж дууддаг шүү дээ. Тэнгүүдээ Jessica Ho. За тэгэд хамгийн гол нь Ho гэдэг үг чинь болохоор нэг whore гэдэг нэг яа гэсэн үг аа шүү дээ. Тийм муухай одоо хараалын хэллэг байгаа. Яа гэдэг
үгний одоо товчлол slang хөлбөр нь болохоор hoe байхгүй тэгэл хүмүүс oh you're a hoe she's a hoe энэ гэж ярьдаг. Тэгээ тэр чи яаш тэ тэр чи амар явдалтай штэ тэ энэ гэсэн маягаар ингээ ярьдаг. Тэгээд хин Джесси чи өөрөө ингээд Америкт өсч төрсөн тэгээ төрж өссөн дуучин болохоор бага бахт ингээл хүүхдүүд айгуу юу яадаг гэсэн жоохон доромжилдаг байсан гэсэн хоо гэлтэй ингээл овг нь тийм болчингууд чи бараг л овгчин хоо юм чи бараг яа юм биш үү гэсэн утгаартай ингэж ингээл доромжилж бөөдөж энэ төр явдаг байсан гэсэн. Тэгээд би зүгээр энийг яагаад ингэж татдагж ярьж байгаа вэ гэхээр угаас яалт ч Америкчууд бол тэгж л хараад байгаа байхгүй юу. Би ингээд research хийгээл байжсэн чинь компьютерн дээр байжсэн чинь маа нөхөр хажуунаас ингээл харчаад өө чи эхний тухай бичлэг хийх за ямар хүнийг ингээд research хийж байгаа энэ гэж хурж ирэл миний дэлгэцийг харсан чинь ингээд Jessica Howe гэж гараад ирж байгаа байхгүй. Тэгсэн чинь маа нөхөр oh my god тэ энэ дуучны нэр нь үнэнгээсээ Howe юм уу? Овг нь үнэхээр Howe юм уу гэд бүр ингээд тэгээд яалтчгүй Америкчуудын хувьд бол үнэхээр яг тэгэж уншигддаг болохоор тэгээд тэр тухайга Jesse гэсэндээ өөрөө ярьж ирсэн юм байна лээ. За ямар ч гэсэн тэгээд яг жинхэнэ нэр нь болохоор Ho Hyun-joo эсвэл Америк нэр нь Jessica Howe байгаа. За гэхдээ яг тайзных нь уран бүтээлч нэр нь болохоор зүгээр товчлоод Jesse гэж явдгийг бол та бүхэн маань мэдж байгаа байхаа. За Jesse-гийн хувьд болохоор New York хотод төрсөн 1988 оны 12 сарын 17-нд төрөөд за тэгээд яг хаана өссөн бэ гэхээр New Jersey-д өссөн юм байна. New Jersey мужид ч болохоор New York-тай бүр айгүй ойрхон яг зэрэгэлдээ мужууд байдаг. Тэгээд New Jersey-гийн зарим хотууд нь бол New York хотоос бол бараг 20 минутын одоо train суугаад очиж явах тийм газар айгүй ойрхон газар байдаг. Тэгэхээр ер нь New York хотод төрчөөд ингээд New Jersey руу нүгэд тэндээ 14 нас хүртэл амьдарсан юм байна лээ. За тэгээд 14 нас хүрээд Солонгос руу нүүсэн байгаа юм. За Jesse яг бага бахтаа болохоор ингээд угаасаа ойлгомжтой Аз эмэгтэй тэгээ Аз охин ингээл сургуульд New Jersey сургуульд явангууд ихэнх нь ингээл яг цагаан арьстай хүүхдүүд ч юм уу энэ төр байгаа байхгүй юу. Тэгээд яг тухайн үед чинь тэгээ ингээл 1988 онд төрсэн гэхээр тухайн үеийн байдал бол одоогийнхтой харьцуулахад арай өөртэй. Тийм болохоор нэг racism гэдэг зүйл яалтчгүй жоохон ч гэсэндээ байсан байгаа байхгүй юу. Тийм болохоор ингээд жоохон бахта ялангуяа нэг дунд сургуулийн төрд байдаг бахта яг дунд сургуулиас орохоос өмнө elementary school-ийн төрд байхдаа айгүй амар bullied болдог байсан гэсэн. Тэгээ бараг 6-7 жилийн туршид ингэж bullied үлжсэн гэсэн хүүхдүүдээр. За bullied үлнэ гэдэг нь болохоор яг хөө ингээл амар барьж аваад зодох ч юм уу те. Одоо манай Монголд ч тийм амар юм гараад нь штэ те. Ингэ сонсогдоод юм бүр ингээл нийлж аваад зоддог ч юм уу те. Тим юмараа бол биш заяа. Америкийн хувьд бол bullied үлнэ гэдэг нь болохоор ингээл бөөнөрөө нийлж аваад нэнийг айгүй шоглож доромжлоод те. Ингэж ингээл одоо юуных нь ланч мөнгийг нь дэрэмдэх ч юм уу тиймэрхүү юм даадаг байхгүй юу. Jesse-гийн хувьд болохоор ингээд жоохон chubby хүүхдэд үгсэн юм байна. Жоохон бахта жоохон тийм одоо унган бахта гэж ярьдаг шүү дээ. Тийм жоохон бондгоор. За тэгээд Аз тэ дээрэс нь ингээд нүдний шилцүүд үгсэн гэж байгаа юм. За тэгэнгүүтээ бас ядж байгаад lispтэй байсан гинэ. Lisp гэдэг нь болохоор хилээ хазаж ярихыг хэлдэг. Тийм одоо lispтэй байсан юм байна. За тэгэл тийм болохоор өөрийнх нь нэр мэрийг дуудахтаа хүртэл Jessica гэдэг нэрээ дуудахтаа өөрийнх нь нэрийг хэлэхдээ хүртэл Jessica гэж ингэж хэлдэг. Тийм амир ингээд lispтэй байсан байгаа байхгүй. За тийм ингээ хамаг одоо муу юм гэх өөрөө тэгж ярьж байгаа. Би хэлэхгүй шүү зэ. Хамаг одоо муу юм ингээд хүүхдүүдээр бойлод болох юм нэг бүрдчихэж байгаа байхгүй тий. Аз байна. Нүдний шилцүүдийг байна. Жохон тарган байна. Тэгээд ингээ lispтэй энэ төр гэдэг. Энэ бол муу зүйлүүд гэж би хэлж байгаа зүйл багтах юм биш шүү. Угаасаа Аз байна гэдэг муу зүйл гэж юу гэдэг юм тий. Гэтэ тухайн үедээ яг тухайн орчинд тухайн цаг үедээ болохоор айгуу тийм бүлүүд болох юмнууд нь бүгдээр нэгжиж байгаа гэж байгаа байхгүй. Тийм болохоор ингээл амар бүлэд болдгоос ингээл тэгэл нэг Аз хүмүүсээр доромжлох муухай өгнөд гэдэг чинь чинк энтер гэлтэй ингээд нүдийг нь ингэж мэнгэлтэй ингэж мэнгэлтэй чинкэ энтер гэж дуудаж мудаад л тэгэл тарган марган нүдний шилцүү өдөмөдөг лесп гэл энтер гэж мэнгээл айгуу доромжлдог байсан гинэ. Тэгээд одоо жишээ нь attendance сургуулийн одоо attendance гэж байгаа штэ ингээд сургуульд хичээл оронгууд ингээл багш нь ингээл нэр дууддаг ч тийм ануу байна уу гээл те. Яг тэгэнгүүт Jessica байна уу гээл тэгэнгүүт өөрийнх нь нэрийг хэлэх хэрэгтэй байна л да. Байна Jessica байна гээл те. Тэгсэн чи яг нэг өөрийг нь дандаа булиддаг нэгэн эрэгтэй хүүхэд л ингээл хажууд нь ингээд суучаал хэлээч над нэрээ хэлээч хов өнтер гэж мэгэлсэн байна л да. Өөрийнх нь нэрийг хэлээч өнтер гээл тэгсэн чи ингээл Jessica ингээл амар айжаар Jessica гээл хэлэнгүүт хаа гээл инээж мэгэл ингээл доромжлдог гэсэн гэж аахгүй. Тэгсэн чи нэг удаа бүр ингээд те enough is enough те би өстө үжилээд үгүй гэж бодоод яг хичээл дээр яг тэгэл нөгөө банд нь өөрийг нь бүлидээд ингээд жоохон доромжлоод эхлэнгүүд нь уурандаа босч ирээд сандлаа аваад ингээд тэр хүүхд рүү ингээд шидсэн гэж байгаа байхгүй. За тэгээд ингээд сургуулаасаа яг тэр өдрөө ингээд одоо хичээлээсээ хөөгцөн гинэ. Тэгээд ингээд яг тэр зуны амралтанд болоод за би өстө жинхэнэ юу одоо glow up хийн гэж өгдөг шүү дээ. Glow up хий гэж одоо шийдээд
Яг 12 13 настай байсан гэсэн тэр үедээ яг зуныхаа амралтаар амар тураад заяа. За тэнгүүд үсэн амар ингээ шараар бодож мудаад. За тэгэл амар тийм юм хамраад ингээ цоолуулаад оо гиз мэдсэн ингээ тэ belly ring энэ төр зүгээд амар өөрчлөгдөд ингээ намар оцсон нэг хичээл дээрээ тэгсэн чи хүүхдүүд бүр ингээ шоконд ороо. Тэнгүүтээс та тийм болцсон glow up хийсэн болохоор өөртөө амар ихтэй болцсон. Тийм болохоор ингэж дахиж хүүхдүүдэд ер нь буулуулаагүй гэж ярьж исэн. За тэгээд угаасаа Солонгос Америк хүмүүс болохоор ер нь Америкт амьдардаг Солонгос хүмүүс амар юу яадаг шашинлаг тий угаасаа солонгосчууд ер нь шашинлаг хүмүүс шүү дээ тий Есүсийн шашинтай. За тийм болохоор ингээд Америкт амьдардаг солонгосчууд айгүй ингээд сүмнүүддээ явдаг бүр ингээд баян сүмд амар оролцоотой байдаг. Тэгэл бүтэн сайн болгонд л ингээд сүмдээ явж байдаг. Тэгэл бүр Korean church гэдэг тус тусдаа ингээд те хот болгонд өөр church-нууд байж байдаг. Тэгэл яг тэр солонгос сүм рүүгээ л ингээд явдаг. Тэгээд багасаа ингээд угаасаа ээж автагаа ахнар махнартайгаа ингээд сургуульдаа явдаг. Сүмдээ явдаг байсан. Тэгээд тэр үедээ ингээд сүмийнхаа хоорт дуулж эхэлсэн гинэ. Ингээд сүм чинь хоортой байдаг шүү дээ. Тэгэл сүмдээ ингээд дуулж муулаад hallelujah антраг дуулаад тэгсэн чинь ингээд сүмийнх нь яг хоорынх нь багш магшинтай хүүен Джесси чи айгуу тийм хүчтэй холоотой юм байна штэ энэ төр гэд. Тэгээд ер нь өөрийгөө авьяастай гэдгийг олж мэдчихсэн гэсэн. Түүнээс гадна ер нь ах нартай юм бэлээ дээрээ. Тэгэл дандаа ах нартай өссөн болохоор бас ингээд амар тийм иршүүд тийм байраас энэ төр болж өссөн байх гэж өөрийгөө ярьдаг юм байна лээ. Тэгээ ах нар нь ч гэсэндээ ингээд тухайн үедээ яг тухайн үеийн айгуу амар те гол гэсэн те 90s hip hop rap донууд энтрийг сонсож өссөн болохоор ах нарыгаа ингээд дуурайгаад бас юм hip hop culture ингэж сонсож дуурайж эхэлсэн гэсэн. За тэгээд Джесси ингээд өөрийгөө ер нь хөгжмийн урлагийн авьяастай юм байна гэдгийг мэдчихээд за би Америкт бол одоо олж чадахгүй гэж дотор бодсон гинэ. Яагаад вэ гэхээр те би Аз юм чинь Америкт одоо олж чадахгүй гэж бодсон гэж аахгүй. Одоо тухайн үеийн имийг л ярьж байгаа шүү. Одоо бол цаг үе үл үнэхээр өөр. Би нэрээ энэ дэр нэг disclaimer хэлчихэд та нар ингээд би сая ярьж байгаа болохоор ямар амар юм бэ Америк чинь ингээд Аз хүмүүс ингэж амар гадуурх юм даа гэж бодож байгаа бол одоо тийм биш шүү. Манайхаа окей. Одоо бол тийм үе цаг биш. Энд чинь яг 1980-д он 90-д оны юм ярьж байгаа болохоор тэр үед цаг хугацаа өөр байсан. Одоо бол хүүхдүүд ингэж өөрөө би нэгэ бууд байна гэж байхгүй. За яг тухайн хороол мороолоос л олон та сургуулийнхаа хороол мороолоос арай жоохон те хэцүүхэн газар ч юм уу энэ хэцүүхэн хороол энэ байх юм бол жоохон тиймэрхүү юм байгаа л байх. Гэтэ ер нь дийлэнхтэй гайгүй болчихсон гэдгийг хэлмээрэн. Тэгэхээр тийм одоо чинь би ингээл гадуур явж байхдаа ингээл racismд өөртөө дэдэг зүйл болгох юм ч биш шүү. Окей. Зүгээр ингээд disclaimer хэлэхгүй бол хүмүүс ингээд амар гэж бодчихгүй дэ гэж бодоод хэлж байгаа шүү. Тэгэд Джесси дотор бацсан гэж аахгүй. За би бол ингээ Америкт бол одоо олж чадахгүй те ингээд Аз юм чинь болохгүй болохоор зүгээр Солонгос руугаа явъя гэдэг. Тэгээд 14 настай байхдаа Солонгос явах шийдвэрийг гаргасан гэдгсэн. За тэгээд Солонгосын artist-ууд угаасаа яадаг вэ манайхаа ингээд лейблүүдээр сонгогдоод тэгээд training гэдэг зүйлд хийдэг. Тэ одоо тренинг хугацаа гэж байдаг шүү дээ. Бэлтгэгдэж байгаа хугацаа тэгэл бүх юмд нь бэлттэй бөөж, хөгжим, дуулах, яах, хэрхэн бие авч явах, ямар стил, имиж бүрдүүлэх үү, хэвлэл мэдээллийнхэнд ярьцлага өгөхдөө хэрхэн одоо ярьцлага өгөх үү, тэ ер нь фэнүүдтэйг ярьцлага, ер нь зүгээр цогц artist-ыг бүрдүүлж байгаа тэр бэлтгэлийн хугацаа байдаг тийм. Тэгээд дебюгөө хийтлээ тэгж тренинг хийж агаад хэдэн жил хийж агаад ингээд дебюг байдаг тийм. Джессигийн хувьд болохоор шал өөр манайхаа. Джесси ерөөсө бэлтгэгдээгүй гэж аахгүй. Ерөөсө team training энэ байгаагүй. Окей. Тэгээд шал өөр шугамар ингэж од болсон юм байна лээ. Тэгээ би бол ингэж Джессиг research хийж байхдаа надад хинтээ амар адилхан санагдсан бэ гэхээр ер нь жоохон хэрхэн гарч ирсэн нь хинтээ жоохон ойролцоо санагдсан бэ гэхээр Cardi B чинь яагаад вэ гэхээр юу яжсэн штэ Love and Hip Hop гэж тэрхүү нөгөө нэг reality show нэ тэгж одоо ороод тэгээд тэр reality show-нд ингээд тэр байгаа personality энэ хүмүүстэй амар таалагдаад фэнүүдэд таалагдаад тэгээд ингээд лейблүүдээс одоо юу аваад гэрээ хийх боломж олдогдоод ингээд од болсон те яг тэрнтэй адилхан Джесси ерөөсөө тэгж labeled training энэ хийгдээгүй солонгос тачингуудаа ингээд ийм reality show энэ айгүйх ороод тэгээд ингээд ер нь олон нийтэд танигдчихсан гэсэн үг юм байна лээ. За Джесси ингээ 14 настай байхдаа Солонгос руу нүчгээд ямар сургуульд явж эхэлсэн бэ гэхээр Korea Kent Foreign School гэж байдгийн байна лээ. Одоо ер нь яг те гадаадад төрсөн
төрж өссөн хүүхдүүдэд тийм зориулсан тийм сургууль гэдэг юм байна л да. За тэгээд тэр сургуульд явж гэлсэн байгаа. За тэгээд аягүй сонирхолтой ингэх юм бол тэр сургуульд нь өөр хин одоодаас те бидний мэддэг хүмүүсээс хин явж исэн бэ гэхээр Girls' Generation хамтлагийн 2 гишүүн явж исэн байлээ. Tiffany Young болон Jessica Jung хоёр ингээд тэр сургуульд бас явдаг байсан мэл яг адилхан цаг үед хинтэй хамт Jessie-тэй хамт. Тэгээд хин Tiffany Young, Jessica Jung хоёр ч бас адилхан нэг Америкт төрсэн, Сан Франциско төрсэн юм эмэгтэйчүүд байгаа. За яг тэгээд тэр сургуульд сурж байгаа үед нь SM Entertainment-ээс тийм audition зарласан юм байна лээ шалгаруулалт. За тэгээд SM Entertainment чинь Girls' Generation-ыг гаргаж ирсэн лейбл аа штэ тийм болохоор яг Jessie-гийн ангийнхан хүүхдүүд буюу Tiffany болон Jessica энэ яг тэр лейблд хараалагдаа явжсэн гэсэн үг. За тэгээд тэр шалгаруулалтын зарлагдангуудаа би бас ингээд шалгаруулалт өгөөд үзье гэж бодоод шалгаруулалт өгсөн. За тэгээд эхнийхээ шалгаруулалтыг давсан гэж байгаа юм. За тэгээд цаашлаад ингээд яг trainee болоод бэлтгэгчээр ингээд орох гээд одоо яг тэр цаг мөчтөө ирсэн чинь яг Jessie шийдвэрээ гаргаад надад ер нь тохирох лейбл биш юм байна. Ер нь миний vibe style-тай тарахгүй байна гэж шийдээд тэгээд ороогүй юм байна лээ. За тэгээд Jessie чи ингээд ер нь хараад хад ингээд бор зүрхээр яваад аахгүй те 14 наснда ингээд шууд Солонгос очил ингээд од болно гээл те ингээд өөр бор зүрхээр яваад тэгсэн мөртлөө бас ингээд те боломж гараад ирж штэ SM Entertainment-ээс ингээд trainee болох яг гингүүд ингээд татгалцсан байхгүй бүр ингээд яг өөрийнхөө яг стайлаар vibe-аар юм хийх гээд тэгээд хэрвээ тэр өөртөө таарахгүй лейблийн дор орчих юм бол өөрийнх нь хүссэн биш тэрхүү стайлаар явуулна гэж бодсон учраас тэгж ороогүй байгаа байхгүй. За тэгэл ингээл хөгжим хийх гээл дууны ингээд индастринд орох гээд байнгут хамгийн одоо том саад болж исэн зүйл нь юу вэ гэх юм бол солонгосоор ярьж чаддаггүй нэсэн байгаа юм. Америкт төрсэн учраас солонгос хэл мэддэггүй байсан гэж байгаа байхгүй. Тэгэл ер нь бүр ингээд basic зүйлүүдээ л мэддэг байсан. Хамгийн энгийн одоо бараг л нэг умаа апа гэдгээл бараг мэддэг тийм оцсон гэсэн солонгост. За тэгэл хүмүүс хэлсэн гинэ. За Jessie чи үнэхээр ингээд солонгосын одоо энэ K-pop industry, K-hip-hop industry ингээ ормоор байгаа бол чи солонгос хэл мэдэх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр за би үнэхээр солонгос хэл сурах хэрэгтэй юм байна гэд тэгээд тийм гадаадаас ирсэн оюутнуудтай гадаадын оюутнуудтай сурагчтай ингээд нийлээд хаа болсон гэсэн. Тэгээ тийм болохоор л бодлоо солонгосоор ярьж чаддаггүй учраас солонгос сургуульд яваагүй солонгост амьдардаг гадаад хүүхдүүдийн сургуульд англиар хичээл ордог сургуульд ингэж явж исэн байхгүй. За тэгээд тэр хүмүүсээс ингээд зөвлөгөө авсан учраас нэрээ би солонгос хэл сурах хэрэгтэй юм байна гэд. Тэгээд зөвхөн ямар ч англи хэл мэддэггүй солонгосоор ярьдаг хүүхдүүдтэй ингэж нийлж эхэлсэн гэсэн найзалж тэгээд ингээд солонгос хэлийг ингээд сурж эхэлсэн юм байна лээ. За тэгээд яг хизээ яг гараагаа ингээд дебюгээ хийгээд карьерийн гарааг эхэлсэн бэхээр 2005 онд юм байлээ. Тэгэхээр 17 настай байхдаа Get Up гэдэг ийм альбомыг шууд ингэж цацсан юм байна лээ. Энэ болохоор Do-Re-Mi гэдэг ийм лейблийн доор одоо ингэж цацагдсан юм байна лээ. За тэгээд энэ Get Up гэдэг альбом нь болохоор нийтдээ 8 дуутай ийм цамаг байжээ. Тэгээд яг л өөрийнх нь vibe-ний буюу hip hop, R&B төрлийн тийм юу байсан альбом. За үүний дараагаар 2006 онд Jessie маш богино хугацаанд Uptown гэдэг ийм hip hop groupтэй одоо нэгдсэн байгаа. Одоо 3 хүнийг хамарсан Jessie-г оролцуулаад 3 хүний ийм хипхоп хамтлаг байсан юм байна лээ. Энэ нь болохоор аль үжиний дээр үед байсан хамтлаг байгаа байхгүй. 1997 онд байгуулагдчихсан хамтлаг юм байна лээ. Тэгээд ер нь 1997 оноос ахуулаад ер нь айгүй их гişүүд нөөцлөгдөд явж байсан юм байна лээ. Тэгээд нэлээ хэдэн жил хэсэг хугацаанд ингээ hiatus гэдэгтэй ингээ чимээгүй байж агаад 2006 онд ингээ дахиж comeback хийгээд тэгэхдээ ингээд Jessie-г оролцуулаад юм шинэ гишүүнтэйгээр гарч ирж исэн юм байна лээ. Uptown гэдэг энэ хөө групп хараалагдаж явж байгаад нэг удаагүй юм байлээ. Бараг нэг жил хөрхүүгүй юу ингэж явж агаад тэгээд тэрхүү хамтлагын дахиад таарсан гэсэн. За үүний дараагаар 2009 оны 1 сард Jessie өөрийнхөө Rebirth гэдэг нэртэй энэ хүү альбомаа цомгоо гаргасан байгаа. Энэ нь болохоор дахин төрөх гэсэн одоо энэ нэртэй альбом байгаа байхгүй юу. За тэгээд энэ хэдийгээр бас ингээл альбом гаргаад явж байгаа ч гэлээ бүр амар тийм бүүм болоод бүр ингээл хүмүүс солонгос даяараа хүмүүс мэдээл oh my god Jessie гэдэг байгаа юм бол байхгүй байхгүй. Яагаад вэ гэхээр ойлгомжтой бол байгаа хэл та. Юу лейблгүй ингээд өөрөө л ингээд бор зүрхээр л яваад байгаа байхгүй тийм болохоор ингээд нэг амар тэгэж оо том компани арталт нь ингээд хамгаалаад support хийгээд байгаа юм байхгүй болохоор ингээд ер нь айгүй жоохон хэцүүхэн байдлаар удаанаар гараагаа ихсэн гэсэн үг юм. За тэгээд энэхүү альбом гарсны дараагаар удалгүй
Jesse ингээд Америк руу буцаж нүүх шийдвэр гаргасан юм байна л. Ягаад тэгэхээр ер нь Солонгост айгу хэцүү байсан гэсэн. Тэгээ айгу бага жоохон бахта ингээд ганцаараа хүрээд ирчихэж байгаа шүү дээ. 14 наснда ганцаараа хүрээд ирчихсэн. За тэгэл ингээд энэ индустрид орж ирэх гээл чадхгаал ядаад л байдаг. Тэгээд чадахгүй. Тэгээд ер нь Солонгосын culture өөртөө таач тохирохгүй байсан гэдгсэн. Ер нь ингээд Америкт өссөн болохоор яаж утсан ингээд шал өөрөө аа шүү дээ. Шал өөр соёлын ялгаа гарч байгаа. Тэгэл өөртөө жоохон хэцүү байгаа. За надад ч тохирох газар биш юм байна да. Би ерөөсөө ингээд буцъя гэж бодоод тэгээд Америк руу буцсан юм байна лээ. Тэгээд Солонгост яг ингээд байх хугацаанд нөө нэг шууд амжилтанд хүрээгүй ингээд өөрийнхөө бор зургаар л ингээд яваал нэг амжилтанд хүрч чадахгүй мөнгө олж чадахгүй байсан болохоор бүр заримдаа одоо саунууд байдаг шүү дээ. Солонгост аягүй саунууд байдаг. Тийм саун маавны газар ингээл унтаж мунтдаг байсан гэсэн. Яагаад тэгэхээр үнэхээр мөнгө авахгүй учраас. Тэг ер нь тийм хэцүү байсан болохоор за ерөөсөө ингэж яхаар нутаг хүцээ гэдтэй. Тэгээ буцаад Америк руу явсан юм байна лээ. За ингээд бараг 5 жилтэй ингээд энэ хөгжмийнхаа индустригээс хол байгаад Америк руу нүүгээд тэгж яагаад буцаж ирсэн байгаа Солонгост 2014 онд буцаж ирээд за тэгэхдээ болохоор бас нэгэн өөр одоо хипхоп группт орсон байгаа юм. Бас л 3 хүнтэй ийм хипхоп групп байгаа хгүй. Энэ нь болохоор Lucky J гэдэг ийм хамтлаг байсан. За тэгээд энэ хамтлагаараа YMC Entertainment-тэй гэрээ хийж artist нь болсон юм байна лээ. За тэгээд энэ группээрээ бас ингэж гэрээ хийхээс гадна тусдаа Jesse ганцаараа ингээд гоцлол уран бүтээлч гэд гэрээ ч гэсэндээ гэрээ хийж чадсан юм байна лээ. За тэгээд энэхүү хамтлагт нь болохоор Jesse байсан, GQ, за тэгээд J-Yo гэдэг ийм 3 одоо гишүүнтэй байсан юм байна лээ. За тэгээд энэ хамтлагийн debut single нь болохоор Can You Hear Me гэдэг нэртэй ийм уран бүтээл байсан юм байна лээ. За гэхдээ энэ хүү хамтлагын бас удаагүй 2 жил болоогүй ингээд 2016 онд тарсан гэдгээ зарласан юм байна лээ. Тэгээд тарж байгаа шалтгаан гэхээр угаасаа зүгээр л өөртөө тусдынхаа ямиг хиймээрэн гэдэг шалтгаан байсан юм байна лээ. За 2015 оны 3 сард Jesse Unpretty Rap Star гэдэг нэртэй ийм нэгэн variety show, тэ reality show-нд орсон юм байна лээ. Энэ нь болохоор яг Солонгосын одоо баг love and hip hop гэх юм уу тэ тийм нөгөө нэг яг rapper-уудыг ингэж оролцуулдаг ийм competition, contest show нь болохоор Show Me the Money гэдэг нэртэй ийм айгуу том шоу байдаг юм байна лээ. Энэ Unpretty Rap Star гэдэг нь болохоор ер нь тэр одоо Show Me the Money гэдэг шоуноос нь сэдвлэгдэж гаргасан тийм spin-off show байдаг юм байна л да. Бас л ер нь ингээд rapper-ыг хооронд ингэж өрсөлдүүлдэг ийм survival show юм байл. Гэхдээ энэ нь болохоор зөвхөн female artist-уудыг, female rapper-ыг хооронд ингэж өрсөлдүүлдэг ийм show байсан байна лээ. За тэгээд энэ шоунд Jesse сонгогдоод ингээд орсон байгаа хамгийн ихнийхэн season-д нь. За тэгээд энд ингээд хэрв ялах юм бол одоо нэгэн альбомд ийм тэ цуглуулга цомог альбомд ингэж нэгэн одоо artist нь болж орох тийм боломж байсан юм байна лээ. Тийм шагналтай. За тэгээд Jesse ер нь маш сайн оролцсон гэсэн. Тийм болохоор ингээд үзэгчдийн саналаар, фэнүүдийн саналаар ингээд 2 дугаар байранд орж исэн юм байна лээ. Тэгэхээр ер нь энэхүү variety show нь бол яаж ч өөрийг нь ингээ хүмүүст олонд илүү танигдахад нь тус болсон. За тэгээд 2015 оны 4 сард JYP-тэй хамтраад JYP-гийн дуу бол Who's Your Mama гэдэг энэхүү дуунд нь бас feature болж орж исэн байгаа. За ингээд дараагаар нь болохоор 2015 оны 9 сарын 15-ны өдөр өөрийнхөө соло rap дуу гаргасан байгаа. За энэ нь болохоор Sen Unni гэдэг нэртэй ийм дуу байсан. За Unni гэдэг үгийг бол манай монголчууд угаасаа мэдж байгаа тий. Харин Sen гэдэг нь болохоор айгуу тийм хүчрхэг, tough, strong гэсэн ийм үг юм байна л да. Тэгэхээр ер нь хоёулын хамтдаа нийлэнгүүд айгуу тийм хүчрхэг эгч гэсэн утгатай ийм дуу юм байна лээ. Тэгээ ер нь бол Jesse-гийн ер нь уран бүтээлүүдээр харуулдаг байдаг хүн нь болохоор тий айгуу тийм хүчрхэг эмхтэйг л харуулдаг байдаг шүү дээ. Тэгэл тийм болохоор ингээл дандаа өнний гэдэг үгнүүдээ ингээд өөрийгөө оруулаад байдаг. Би ингээд айгуу хүчрхэг эмхтэй те гэсэн ийм одоо өнгө айцыг дуунуудаараа харуулахыг хичээдэг нь одоо бүр энэ 15 оноос ахуулаад л эхэлчихсэн юм байна лээ. За тэгээд 2017 оны 7 сарын 13-ны өдөр өөрийнхөө дараагийнхаа EP буюу одоо мини цомгоо гаргасан байгаа. За энэ нь болохоор Universe гэдэг нэртэй тийм ертөнц гэдэг ийм нэртэй цомог байсан. Гэхдээ бичигдэхтэй болохоор UN гингүүтэй А-ийн оронд 2-ын тоо тавьчихсан байгаа байхгүй юу? Яагаад вэ гэхээр одоо өөрөөх нь 2 дахь
альбом нь те мини альбом нь болохоор ингэж нэрлсэн юм лээ Universe гэд. За тэгээд энэхүү одоо мини альбомных нь lead single буюу хамгийн гол гоцолж гаргаж байгаа дуу нь болохоор Gucci гэдэг нэртэй энэ дуу байсан. За тэгээд бас энэхүү дуу нэлээд газар авч ирсэн юм лээ тухай цаг үедээ. За ингээд 4 жил YMC Entertainment-тэй ажилласныхаа дараагаар яг 2018 оны 10 сарын өдөр энэхүү хийсэн гэрээ нь ингээд дуусаад тэгээд цаашаа сунгагдаагүй юм байна лээ. Тэгэхээр ингээд YMC Entertainment-ээс салсан гэсэн үг. За тэгээд 2019 оны 1 сард шинэ лейблтэй гэрээ хийсэн. За тэгээд ямар лейбл байсан бэ гэхээр PSY тий одоо Psy-ийн өөрийнх нь лейбл болох P Nation хэмээх энэхүү лейблд нь artist нь болж орсон байгаа. Зүгээр ч нэг artist нь болж ороогүй манайхаа guess what. Бүр ингээд P Nation label-ийн хамгийн анхных нь artist болсон юм лээ. Яг ингээд Psy-тэй өөрөө ингээд лейбл нэрнэ гэж шийдээд яг P Nation гэдэг энэхүү лейблийг байгуулад л хамгийн ихэнд гэрээ хийгдсэн artist нь Jessie байсан байгаа байхгүй юу. За тэгээд энэ лейблийнхэн доор гаргаж байгаа хамгийн анхных нь уран бүтээл нь болохоор Who That Bitch гэдэг те тэр хин гэдэг өлөгч юм бэ гэдэг те ийм нэртэй дуу нэсэн. За тэгээд энэ нь болохоор 2019 оны 9 сарын 23-ны өдөр цацагдсан юм байна лээ. За тэгээд цацагдаад бас нэлээд амжилтанд хүрээд одоо World Digital Song Sales Chart гэж байдаг юм байна л да. Дэлхийн одоо ингэж хүрээг хамарсан гаргаж байгаа сингл дуунуудын одоо чарт байдаг. Тэрхүү чартны бүр 8-д нь тухайн үедээ жагсаж исэн юм байна лээ. Түүнээс гадна Billboard Korea, Солонгосын Billboard-ийн K-pop Hot 100 chart-ны 68 дээр нь бас жагсаж чадсан юм лээ. Тэгэхээр ямар ч гэсэн те бүр ингээд Hot 100-д ороод ирж байна гэдэг чинь бол те айгүй амжилтанд хүрж байгаагийн одоо илэрхийлэл байгаа юм. За тэгээ 2019 оны 11 сарын 2-ны өдөр дараагийнхаа уран бүтээлийг гаргасан. За тэр нь болохоор манайхаа Drip гэдэг нэртэй дуу байсан. Тэгээд энэ дуун дээр нь хинтээ хамтардаг вэ гэхээр та нар бас мэдэх байх гэж бодож байна. J Parkтэй ингэж хамтардаг байгаа. За тэгээд J Park ч одоо ирэх гэж байгаа штэ бас Монголд те одоо хэзээ бас ярих гэж байгаа. За тэгээд энэ хоёр маань ингэ хамтраад энэхүү дуугаа гаргаж ирсэн байна лээ. Тэгээд яг хуу сайн хувьд болохоор энэ дунд нэг туртай байгаагүй гэсэн анх ингээл хийх гээл те дуунуудаа хийх гээл ингээл яаж яхад I don't like it гэжсэн юм байна лээ. Гэхдээ яг хуу ингээд те бас хин өөр ингэсэн өөрийнхөө уран бүтээл гаргаж байгаа болохоор заавал ингээл зөвхөн сайн ингээл амар контролтой байхгүй хин өөрөө шийдээд Jessie өөрөө шийдээд ингэ гаргасан юм байна лээ. За тэгээд энэхүү дуун ч гэсэндээ маш амжилттай болж чадсан. Тэрхүү нэг World Songs Chart гэдэг тэр дэлхийг хамарсан те тэрхүү чартанд номер 16-д ингэж жагсаж чадсан юм байна лээ. За дараагийнхаа EP миний цомгийг хизээ гаргасан бэ гэхлээр 2020 оны 7 сарын 30-ны өдөр гаргаж ирсэн байна лээ. За тэгээд энэ нь болохоор Nuna гэдэг нэртэй ийм цомог байсан. Nuna гэдэг чинь бас л одоо эгч энэ төр гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр та нар ер нь хараад байгаа хэрэгтэй. Ер нь л нэг эгч мэгч гэсэн vibe-ийг л ингэж уран бүтээлүүдээр харуулад байгаа юм. За тэгээд энэ EP нь болохоор нийтдээ 6 дуутай ийм мини цомог байсан. За тэгээд өмнө нь түрүүн урьдчилаад гаргачихсан байсан single дуунууд болох одоо Who That Bitch ч юм уу те эсвэл Drip гэдэг энэ хүү дуунууд нь ч гэсэндээ энэ цомогт нь багцсан байгаа гэсэн үг. За тэгээд түүнээс гадна Nunu Nana гэдэг айгүй амар viral болж исэн тэрхүү дуун ч гэсэндээ энэ хүү EP-нээс нь түрүүн гарсан байгаа хгүй ягаа. Керасэт Nunu Nana гэл айгүй тийм амар ингэсэн байдаг штэ те айгүй амар гоё vibe-тэй гоё одоо бүр beat-тэй тийм дуу байдаг. Тэгээ энэ тухайгаа ч гэсэндээ Jessie өөрөө энэ дууныхаа тухай ярихдаа ер нь ингээд солонгосоор ярихдаа айгүйх аялахтай ярьдаг гэсэн өөрөө. Түүнээс гадна ер нь хип-хоп гэдэг одоо тэр rap гэдэг зүйлдээ уйлдуулаад солонгосоор хэлж байгаа үгнүүд нь бол зүгээр нэг солонгостэй аялахтай үгнүүд биш айгуу тийм арай жоохон маягжуулсан те тиймэрхүү үгнүүд байдаг гэсэн. Тийм болохоор ингээд хилэнгүүд ингээд анхандаа те ингээд солонгосчууд what the fuck те юу яриад байгаа юм бэ? Юу солонгос хэлээр яриад байгаа юм хайшин юу яриад байгаа гэсэн маягаар хүлээж авч исэн юм байна лээ. Тэгээ тэр нь болохоор зүгээр Кресона нүнү нана гэдэг одоо үйл байсан юм шиг байлээ л те өөрөө ингээд хэлж байгаа нь. Гэхдээ яг
өөрөө бүр ингэ нэг испанжуулаад гэж хэлж байгаа байхгүй. Испани хэл юм шиг болгоод жоохон тийм испани хэлний энэ гэсэн үгнүүдийг оруулаад те красоно нуннана гэдтэй тэгж албаар маягжуулж оруулсан гэсэн. Тэгээ ер нь тэр мөр нь яагаад тэгж испанжуулж энтерсэн бэ гэж байгаа болохоор өөрөө айгүйх тийм Hispanic тиймэрхүү юутай фэн бейстэй гэсэн. Латин Америкт айгүйх өөрийг нь дэмждэг тийм фэн бейсүүд нь байдгийн байна лээ. Тийм болохоор бас тэрхүү фэнүүдтэй зориулаад те гоё тийм испани хэлнээр гэсэн юмныг оруулаа. Grasona nununana гэдэг оруулсан гэдэг өөрөө ярьжсэн юм байна лээ. За тэгээд энэ nununana гэдэг дуу бол үнэхээр бүр viral болж хит болж чадсан байгаа. Тэгээд та нар ч гэсэндээ сайн мэдж байгаа байх гэж бодож байна. За энэ нь болохоор Gaon Digital Chart гэж бас солонгост нэлээд том chart нэ номер 2-т нь ингэж жагсаж исэн юм байна лээ. За тэгээд энэ хүү дунд бүр өөрийнх нь карьерийн хувьд хамгийн одоо өндөрттэй ингэж top 10-д топ 10-т ингэж орж чадсан дунд болж чадсан юм байна лээ. За 2020 оны 6 сард та бүхэн маань сайн бас мэдэх байх Ихёре гэдээ бас солонгосын алдартай дуучин байдаг шүү дээ. Ихёре нэгэн variety show-нд Hang Out with You гэдэг ийм нэртэй variety show-нд орж байхдаа ингээл жоохон зүгээр joke маягаар л тэ ингээл тоглол хийсэн байна л дээ. Өө би ер нь ингээд тэ айгу тийм гоё шилдэг ингээд эмэгтэйчүүдийг цуглуулж байгаа нэг тийм ideal girl crush groupтэй тийм эмэгтэйчүүдийн тийм группийг байгуулмаар байгаа. За тэрэнд нь хин орох вэ гэхээр шүү дээ. Jessie би орно гэж өөрийгөө хэлж байгаа хгүй. Ихёре за тэнгүүтээ Хваса Жунгва гэдэг ийм хүмүүс ингээд оруулаад бид нэр ингээд нэг тийм групп эмэгтэйчүүдийн групп байгуулалт алах хаа гэл амир юу аж магаал тоглож моглол тэгээд менежерээр нь болохоор таныг тавина гэл яг тэрхүү Friday show-ныхаа host болох нэгэн залууг хэлж мэлээл тэгээд ингээд жоохон joke хийжсэн гинэ. Тэгсэн чинь дараагаар нь яг тэр нэвтрүүлгийн цацсны дараагаар нь нөгөө нэг бусад саяны дурдсан эмэгтэй artist шүү дээ. Тэр гурлаа амир тийм найрсгаар хүлээж авсан. Өө тэгэл та болж штэ why not? Яг чиний над зүгээр тоглоомор те тоглоом наадан болгож хэлсэн юм чинь жинхнээсээ project болгоод хэрэгжүүлвэл яасан бэ гэд те тэгэж нааштайгаар хүлээж аваад тэгээд энэ хэд нийлж агаад нэгэн группийг байгуулсан юм лээ. Тэр нь болохоор Refund Sisters гэдэг те ийм нэртэй группийг байгуулсан юм байна лээ. За тэгээд Refund Sisters group маань debut дууга гаргасан байгаа. За тэр дуу нь болохоор 2020 оны 10 сарын 10-нд цацагдсан Don't Touch Me надад битгий хөр гэдэг нэртэй ийм дуу байсан юм байна лээ. За тэгээд цаашлаад 2021 оны 3 сарын 17-ны өдөр Jessie өөрийнхөө дараагийнхаа single дууга гаргасан байгаа. За тэр нь болохоор What Type of X гэдэг нэртэй дуу байсан. За тэгээд цаашлаад 2021 оны 10 сарын 12-ны өдөр болохоор Cold Blooded гэдэг нэртэй дууга цацсан байгаа. За энэ дуу нь болохоор бас л маш хит болж чадсан байгаа. Тэгээд өөрийнх нь ер нь хамгийн их тэг сонсолттой үзэлттэй дуу гэж явдаг юм байна лээ. За тэгээд 2022 оны 4 сарын 13-нд ямар дуу цацагдсан гэж манайхаа TikTok дээр амар viral болсон, тренд болсон, тэгээ dance trend энэ төр болсон гахалтай дуугаа тэр нь болохоор Zoom гэдэг нэртэй дуу байсан. За тэгээд яг энийг санаж 2022 онд бол тэг хаасаагүй байдаг байсан дуу шүү дээ. TikTok дээр ялангуяа амар тийм тренд болоод хүмүүс яг тэр дууг нь ашиглаж байгаа л бичлэг хийдэг байсан. Lights camera action baby I see you looking at my pee. За тэгээ 2022 оны 6 сарын 10-нд мэдээлэл гарсан юм байна лээ. Хиний Jessie-гийн P Nation-тэй хийсэн гэрээ тун удахгүй дуусгаж байгаа. Тэгээд гэрээг сонгохгүй байх магадaltaй гэдэг ийм мэдээ гарсан юм байна лээ. За тэгээд яг ийм мэдээлэл нь гарсан дараагаар тун удалгүй 2022 оны 7 сарын 6-ны өдөр яг албан ёсоор ингээд гэрээ дуусаад яг цаашаага гэрээг сонгохгүйгээд P Nation-гээс салсан юм байна лээ. За тэгээд P Nation-гээс салсныхаа дараагаар 2023 оны 4 сарын 14-ний өдөр болохоор Jessie J Parking өөрийнх нь лейбл болох More Vision гэдэг энэхүү лейблд нь artist нь болж гэрээ хийсэн байгаа. За тэгээд энэхүү лейблийнхаа доор гаргаж байгаа хамгийн анхных нь уран бүтээл нь болохоор Gum гэдэг энэхүү дуун байсан. За тэгээд энэ дууга 2023 оны 10 сарын 25-ны өдөр цацсан байгаа. Тэгээд энэ дуун ч гэсэндээ бас нэлээд attention хүмүүсээс сонсогчдоос авч чадсан, нэлээд хит болж бас чадсан байгаа.
Гэхдээ энэ лейблтэй ч гэсэндээ нэг удаагүй юм байна лээ. 2024 оны 1 сарын 31-ний өдөр Jesse More Vision лейблээсээ гарч байгаа. Энэ хоёр ингээд салж байгаа гэдгээ зарласан байгаа. За гэхдээ ерөөсөө нэг тийм bad blood ч юм уу дундаа янз бүрийн маргаан асуудал болоод гарч байгаа гэж ерөөсөө хэлээгүй. Хоёр талаасаа зүгээр л ингээд те шийдвэрээ гаргаад ингээд туслахаар гэрээгээ туслахаар болсон гэдэг ийм зүйлийг хэлсэн байгаа. За тэгээд Jesse ер нь ингээд бодсон гинэ. Би ерөөсөө ингээд янз бүрийн лейблд хамаарагдаж ахаар өөрийнхөө дэ босс байя гэж шийдээд өөрийнхөө лейблийг ингэж нээсэн мэн лээ. За тэгээд тэр лейбл нь болохоор Unni гэдэг нэртэй ийм лейбл байсан. Дахиад л тэр нөгөө нэг older sister boy тийм эгч гэдэг одоо энэ хүүл үгээ тэг өөрийнхөө бүр ингээд signature болгочихсон ингэж яваад байгаа аахгүй карьерийн туршид л тэгээд яг тэр хүү үгээ ашиглаад Unni гэдэг нэртэй энэ хүү лейблээ байгуулсан юм байна лээ. За тэгээд 2024 оны 9 сарын 20-нд болохоор яг зүгээр менежмент газартай ингэж гэрээ хийсэн мэлээ. Тэр нь болохоор DOD Entertainment гэдэг менежмент газартай гэрээ хийсэн. Тэгэхээр ер нь дуучныхын хувьд одоо од хүний хувьд гэхээр чинь заавал нэг менежмент компани байдаг шүү дээ. Тэгэл хамаг юмыг ингээл PR энэдрээ юм хүмүүс ингээл те зохицуулаа явж идэг. Тэгээд ийм газартай ингэж гэрээ хийсэн. Боловч манайхан just wait, okay? Нэгэн controversy-нд ороод яг энэ 2024 оны үеэр айгуу тийм том controversy-нд ороод тэгээд нөгөө нэг entertainment одоо нөгөө нэг management agency-н хинээс зайгаа авчихсан юм байл шууд cut ties with her заяа шууд ингээ гэрээгээ цоцлаад манайх энэ хүнийг одоо ингээ represent хийхгүй гэд ингээ cut ties болсон юм байна лээ. За одоо удахгүй хэдүүлээ тэр controversy руу орон заяа жоохон байж байгаарай. За тэгээд 2025 оны 6 сарын 27-ны өдөр болохоор өөрийнхөө comeback-ийг хийгээд News Flash гэдэг дуугаа гаргасан. За энэхүү дуу нь болохоор өөрийнх нь хамгийн сүүлд гаргасан мини альбом те ийм жижигхэн EP цомог болох PMS гэдэг энэхүү цомогт нь орсон дуу байсан. За PMS нь болохоор 2025 оны 11 сард гарсан альбом байна. Мини цомог альбом юм байна лээ. За PMS гэдэг нь одоо үгнүүдийн товчлол байгаа хгүй. За тэгээ тэр нь юу вэ гэхээр Pretty Mood Swings гэсэн нэртэй энэхүү үгнүүдийн товчлол юм байлээ. Юу гэж нэ гэхээр mood swings гэдэг чинь ер нь хүний сэтгэл хөдлөл ингээд хэлбэлцдэг штэ тэ ингээл нэг уурлал нэг одоо жаргалтай болоод ч юм уу тэнийг 50 байгаад ч юм уу тийм ингээд сэтгэлийн хэлбэлцлийг emotion хэлбэлцлийг хэлж байгаа. Тэгээд тийм нэртэй альбом байгаа хгүй. Тэгээд яагаад тийм нэр өгсөн бэ гэхээр тэрхүү альбомыг сонсохоор яг өөрийнх нь мэдэрчээсэн янз бүрийн одоо сэтгэл хөдлөлийг мэдэрч болно гэсэн одоо сонсогч байгаа хувьд яг Jesse-гийн ингээл гуниглаад аюу хэцүү байгаа үеийг нь ингээл те тийм балладуудаар ингээл сонсоод мэдэрч болно. Эсвэл ингээл те би өстө амар байраас эмхтэй шүү намайг яаж чадахгүй шүү би бол ийм Unni шүү гэдэг те тийм цоглог мэдрэмжэж гэсэн нэг одоо те цоглог сэтгэл хөдлөлийг ч гэсэндээ нэг дуунаас нь мэдэрч болно гэдэг ч юм уу те ийм өөр сэтгэлийн хөдлийн мэдрэмжүүдийг мэдрэх боломжтой учраас Pretty Mood Swings PMS гэдэг нэрийг өгсөн гэж өөрөө тайлбарлаж байсан. За тэгээд News Flash гэдэг дуу нь бас миний саяны ярьсны controversy байна шүү дээ. Тэр controversy-тэй ингэж юу хандаж гаргасан дуу юм байна лээ. За одоо ингэж хэдүүлээ энэ одоо controversy гэдээ яриад байгаа болохоор тэрхүү хил хамлаа нь орцгой заяа. Ер нь уран бүтээлүүдийн хувьд бол ийм байна нахаа. Ер нь бүхэл бүтэн 20 жилийн туршидтэй маш их одоо уран бүтээлүүдэд гаргасан их алдартай дуунуудтай болсон бүр ингээд дэлхийд даяараа л мэдэн тэгэл ер нь Америкт ч гэсэндээ хүмүүс Jesse-г сайн мэддэг. Түүнээс гадна Азийн орнуудаар бол бүр маш сайн мэддэг. Тэгээд өөрөө яаж байгаа ч гэсэндээ тэ ингээд Латин Америк улсуудад ч гэсэндээ айгүйх одоо fan baseтэй гэж өөрөө ярьж байсан. Тэгэхээр ийм гайхалтай уран бүтээлүүдтэй ийм artist байгаа юм аа. За тэр controversy руу орохоос өмнө ер нь жоохон controversy-тэй жоохон холбогдсон заяа. Jesse-гийн хувьд гэх юм бол та нар угаасаа ингээл царайгийн image, царай зүстэй стайлыг нь харахаар угаасаа харагдаж байгаа байх. Солонгосын стандарттай ерөөсө зохицдгоо шүү дээ. Jesse чинь Солонгосын beauty стандартаас хамаагүй тис ондоо хүн, K-pop-ын стандартаас тис ондоо хүн, тэ Солонгосын K-pop ялангуяа стандарт чинь одоо охтуудын эмэгтэйчүүдийн хувьд хэлэх юм бол амар нарийнхан, туранхай байх, та айгу туранхай, амар цайвар, pale байх. За тэгэл нэг айгу эмэгтэйлэг байх
зарчимтай байдаг те K-pop. За гэтэл Jessie болохоор айгуу тийм westernized болчихсон шүү дээ. Айгуу тийм Америкчсан гэх юм уу. Тийм болохоор ер нь хөхөө хийлгсэн. Тэгээ өөрөө тэрийгээ ч гэсэндээ айгуух ярьдаг. Тийм би хөх хийлгсэн, бөкс хийлгсэн. So what are you gonna do about it? Гэлтэй тэгж ярьдаг. Хөх бөкс хийлгсэн. Тэрийгээ ч ингээл ил тод ярьдаг. За тэгэл уруулаа ингээл хийлгсэнтэй ингээл уруул нь айгуу том уруул. Тэгэхэд чинь солонгосын бюро стандарт ч юм болох айгуу тийм жижигхэн уруул муралтай ч юм уу. Айгуу тийм жижигхэн нэтрээ байх petit байх чинь ингээд өөр одоо стандарт нь байдаг шүү дээ. Тэгэхэд бол Jessie-гийн хувьд бол үгүй яг л Америкчсан буюу Америкийн юу ч юу байдаг үлээ. Стандарт чинь хамаг юм томтой бум уруулж том тэгээ бүсэнч том хөхөнч том ингээд та BBL гэл явж байгаа. Яг тийм зарчмаар ингээд имижээ бүрдүүлчихсэн. За тэгээд солонгосчуудын хүсэж байдаг тийм pale цайвар арьс мэрс ч байхгүй дээ харин ч бүр ингээд tan би борлуулж ингээд гараад ирдэг. Тийм болохоор ингээд солонгосын хүмүүсийн хүсдэг тэр стандарт нь хүрч чаддаггүй. Тэгээд тийм өртлөө солонгосчуудаараа хүлэн зөвшөөрөгдчихсэн. Бүр анханасаа гэж аахгүй. Яагаад вэ? Өөрөө тэрэн дээр тайлбарлаж ярьж байгаа нь болохоор яагаад вэ гэхээр би анханасаа ерөөсөө тэгэж хүмүүст таалагдах гэж K-pop-ийн хүмүүст сонсогчдод фэнэдэд таалагдах гэж юм ингээл өөрийгөө ингэж хуургаад тийм ингээд юм хүмд орох гээд үзээгүй. Яг хуу бүр яг дөнгөж гарч ирж байгаа үедээ ингээд жоохон тэгж мэгжсэн юм байлээ л дээ. Ганц хоёр ингээд тоглолт мөрөлтүүдийг нь тэгээ та нар орж исэн тоглолт мөрөлтүүдийн үзэнгүүд нэг бас л эмгтэлэг болчихсон. Наа тэргээл дуулж мөржсэн үе байсан юм байлээ. Гэхдээ л ер нь карьерийнхаа ихэнх үеэс л эхлүүлээд яг өөрийнхөө authentic self-тэй яг тэр true яг Jessie гэж хэн би өөрийнх нь хүсдэг зүйл юу вэ гэдэг яг тэр имижээ тэ өөрийнхөө байгаагаараа байж чадсан учраас тэр үеэс нь ахуулаад солонгосчууд нь за энэ Jessie гэдэг хүн бол угаасаа л ийм. Тэгээ угаасаа л ийм солонгосын стандартад тохирохгүй хүн. Тэглээгээд худлаа ингээд одоо нүүр баг зүгөө явдаггүй яг л ийм хүн гэдгийг би нарт харуулдаг болохоор тэрийг нь хүлэн зөвшөөрчихсөн. Тийм болохоор ингээд солонгосчууд ингээд хүлэн зөвшөөрөд явдаг гэсэн. Гэхдээ л хэдийгээр хүлэн зөвшөөрөгдчихсэн ч гэлээдээ бас л стилтэй карьерийнхэн туршидалтай өстө хөхөө хэлчихсэн өстө бүксэн юм өстө уруулан тим юм ч гэдэг юм уу те бас ингээл бас шүүмжлэлд зөндөө өртгөл юм байна лээ. За энэ ингэж шүүмжлүүлдгээс нь гадна те яг бүр айгүй карьерийнхаа туршид орж исэн хамгийн нэг хоёр том controversy байдаг юм байна лээ. Хилам тэрийг нь хэдүүлээ одоо яриадах юм. За хамгийн ихний нь болохоор 2013 оны 5 сард болсон үйл явдал байгаа юм байна. За энэ нь болохоор нэгэн тийм зодооны үйл ажиллагаатай холбоотой юм билээ. Окей. 2013 оны 5 сард нэгэн эмэгтэй одоо цагдаад ингэж мэдээлэл өгсөн байгаа байхгүй юу? Jessie болон Jessie-гийн одоо найзууд нь өөрийг нь нэгэн тийм шөнийн клубд ингээд нийлж агаад зодсон гэдэг те Itaewon гэдэг ийм клуб юм байна лээ. Тийм шөнийн клубд ингээд өөрийг нь нийлж агаад зодсон гэдэг ийм одоо гомдлыг цагдаад хүргэсэн юм байна лээ. За тэгээд цагдаад ингээд гомдоо хүргэчихсэн өргөдлөө өгчихсэн ингээд явж ийснаа дараагаар нь ингээд юу ачсан юм байна лээ. Өргөдлөө буцаагаад ингээд татаад авчихсан юм байна лээ. За тэгсэн чинь Jessie тэрний талаар дараагаар нь ярихтаа болохоор юу яасан тийм одоо клубд бол тийм зодон болохын хувьд бол болсон. Гэхдээ би тэр зодоонд оролцоогүй. Зүгээр ингээ хүмүүс зодолтоод эхлэхэд би салах гэж дундуур нь орсон. Тэгээд хилмигдчихсэн гэж ярьж байсан юм байна лээ. Тэгсэн чинь тэр эмэгтэй нь бас ядаж хат юу байсан юм бэлээ манайхаа. Солонгос Америк, Korean American гэсэн үг. Тэгэхээр Америкт амьдардаг, Америкт төрж өссөн тийм солонгос эмэгтэй байгаа байхгүй. Тэгээд төр хугацаагаар ингэ солонгост л очсон байсан юм л дээ. Тэгээд энэ эмэгтэй болохоор Jessie-гийн тэр яриаг нь сонсчоод үгүй худлаа ярьж ин Jessie ингээд тэр зодоонд оролцсон. Тэгээд би зүгээр гомдлоо татаж авсан нь болохоор ингээд те Jessie намайг зодоогүй, тийм гэмт хэрэг болоогүй гэдэг үүднээс одоо те өргөлөө татаж авсан зүйл бол огтхонч биш. Би ингээд буцаад Америк руугаа явах цаг маань тулчихсан болохоор одоо өргөлөө татаж аваад ингээд орхиод явсан. Тэрнээс ч бол би ингээд те хүсээд ингээд татаж авсан зүйл бол биш юм а гэдэг зүйлийг өөрөө ярьж исэн юм байна лээ. За энэ нь бол те тухайн үед бас нэлийн газар аваад хэвлэл мэдээлэл бичигдээд Jessie ингэж танхаарч яаны тэрэг гэдэг те бөө юм болоод хил амд орж исэн юм байна лээ. За дараагийнх нь айгүй том controversy юу вэ гэхээр
яг 2024 онд болсон хэрэг байгаа. Энэ хэрэгээс болоод тэрхүү talent management компани нь өөрийг ингээд орхиод за түүнээс гадна бүр ингээд өөрөө энд зориулж news flash гэдэг дуу хийхдээ хүртэл хүргэсэн. Тэгээ өөрөө ярихтаа болохоор энэ хүү controversy drama нь бол ялтчгүй карьерийн хувьд амсч исэн хамгийн том хил ам нь байсан гэж хэлжсэн. За юу болсон бэ гэхээр 2024 оны 9 сарын 29-ны өдөр нэгэн 18 настай те өсвөр насны одоо дөнгөж нас биенд хүрж байгаа ийм хөвгүүн цагдаад гомдол гаргасан юм байна лээ Джессигийн эсрэг заяа. За яасан бэ гэсэн чинь Джесси ингээл гудамжаар явж исэн байна л да. За тэгсэн чинь нэлээ олон хүмүүстэй л явж исэн гинэ. Тэгсэн чинь энэ залуу энэ хүүхэд ингээд тэ ингээд Джессиг харшаад очоод тантай ингээд хамт зураг авахулж болох уу? Би ингээд таны фэн ч байгаамаа гэд хэлсэн гинэ. Тэгээд тэгсэн чинь Джесси үгүй гэд тэгэнгүүт үгүй ээ гэд хэлэхээр энэ залуу болохоор намайг уучлаарай төвгөж дуучлаараа гэд явах гэжсэн гинэ. Тэгээ явах гэжсэн чинь яг тэр Джесси нэлээ хүмүүстэй хамт явж исэн гэсэн штэ. Тэр хүмүүсийнх нь нэг эрэгтэй нь шууд энэ залууг барьж аваад ингэ цогцсон гэж аахгүй. Шууд ингэ панчи гэд цохоод зодод унсан. Тэгээд тэгсэн чинь Джесси ерөөсө тэрийг болиулаагүй яваад өгсөн гэж аахгүй. Ингээ орхиод яваад өгсөн. Ингээ зодуулж яхад нь яваад өгсөн. Тэрнээс болоод ингээд бөөн юм болсон юм байна л дээ. Энэ залуу хэлэхдээ бол би ингээд Джессид айгу гомдсон, айгу disappointed болсон, сэтгэл гонсойсон. Бүр ингээд намайг зодуулаад яж хахад өөрийнх нь найз нь те ингээд намайг зодож байхад ингээд яваад өгж байгаа болохоор надад айгу муухай байсан гэж хэлсэн юм байна лээ. За тэгээд тэр нь бүр камерын дээр одоо тусцсан юм байна лээ л дээ. Солонгосч угаас хаасаагүй л камер байдаг шүү дээ CCTV. Тэгээд CCTV-ийн камерныхын бичлэг ингээд хэвлэл мэдээлэлээр засагдсан чи яг л үнэхээр Джесси ингээд яваад өгж байгаа нь бол ингээд харагдчихсэн юм байна лээ. За тэгээд тэрнээс болоод ингээд бөөн хилэн болоод тэ Джессиг ингээд муулаад гадуур амар битсэн байгаа байхгүй. За тэгээд энэ дээр болохоор Джесси хэлэхдээ энэ бол ингээд тэр болсон үйл явдлыг хүмүүс яг контекстнээс нь яг болсон яг жинхэнэ үйл явдлаас нь бүр ингээд гатуур ингэж давуулж авч агаад худлаа бүр юм зохиож илүү юм яриад ингээд хэвлэл мэдээлэлээр цацчихсан. Яг болсон үйл явдлыг бол те би хинд одоо цагдаа нарт хэлсэн. Тэгээд би ерөөсөө тэгэж хүнийг орхиж зүхтаж явж мавсан юм бол байхгүй, зүгээр тэр бичлэгнээс харахад бол тэ ингээд буруу ингэж харагдаж байгаа. Тэгээд ингээд хэвлэл мэдээллийнхэн бүр ингээд буруу юм бичээд явчихсан гэж хэлжсэн юм байна лээ. За тэгээд тухайн үедээ Джесси гарч ирээ сошиал медиагаар ингээд гарч ирээд энэ залуугаас 18 настай хүүхдэд ингээд уучлалтгүйсэн намайг уучлаарай гэж хэлсэн. Түүнээс гадна тэр хамт явж исэн хүн нь болохоор одоо энэ залууг барьж авч зодсон хүн нь болохоор өөрийнх нь найз ч юм уу тэ өөрийнх нь дотны хүн энэ төр бол биш. Өөрийнх нь хамт явж исэн одоо тэр продюсерийнх нь одоо таньдаг хүн нь гинэ. Тэгэхээр яг өөртөө нэг directly холбоотой хүн бол биш. Тэгээ ядчихагаад тэр хүн нь солонгосч хүн биш гэж байгаа хгүй, хятад хүн байсан гинэ. Тэгээд яг энэ хэрэг болсны дараах нь хятад руугаа зүхтаад явчихсан гэж байгаа хгүй. Тэгээд хятад руугаа зүхтаад явчихсан. Гэхдээ ингээд цагдаа нар энэ хүнтэй холбоо бариад тэ ингээд буцаад солонгос руу авчираад энэ хэрэгтэн ингээд тэ ял толгуулах гад ингээд байж байгаа. Тэгээд ямар ч байсан миний яг тийм directly мэддэг, таньдаг найз, миний багийн хүн бол бишээ, таньдаг хүний таньдаг хүн хамт явж таарсан. Тэгээд гэж одоо тайлбарлаж ирсэн юм лээ. Тэг ямар ч байсан одоо энэ яг болсон үйл явдлыг бүр хитрхи те бүр илүү давслаад ингээд бүр амар өөрийг нь муу хүн болгуулад ингээд гадуур яриа явчихсан. Тэгээд тэр нь бол өөрт нь амар том цохилт болж исэн гэсэн. Тэгээд өөр хэлэхдээ бол би ингээд хүмүүс миний талаар худлаа ярихыг би ерөөсө төвчдөггүй гэдэг ярьжсэн юм байна лээ. Би хүмүүс ер нь миний тухай худлаа ярихыг ерөөсөө би төвчдөггүй. Тийм болохоор надад айгүй хүнд цохилт болсон гэсэн. Тийм болохоор news flash гэдэг дуугаа ингэж бичсэн юм байна лээ. Тэгэд анхандаа бичгтээ бол амар дитейлтэй бичсэн гинэ үгээ. Өстой бараг л юу болсон, өөрийнх нь тухай яаж худлаа ярьсан, яг тэр үйл явдал дээр юу болсон гэж амар бичсэн гинэ. Тэгээ бараг 15-аас 20 удаа ингэж үгээ солихоос өөр аргагүй болсон гэсэн. Ягаад вэ гэхээр хамт ингэж дуу муугийн бичиж байгаа хүмүүс нь те багийнх нь хүмүүс нь are you sure чи ингэж бүр дэлгэрэнгүй ярихтаа одоо юу ихтгэлтэй байна уу, хүмүүс бас энэс ч юм бол дахиад тэр хэргийг чинь гаргаж ирээд л яриад дахиад чи ингэ backlash авах үедээ гэд тэгжсэн гэсэн. Тийм болохоор за арайч тэгэж бүр дэлгэрэнгүй бичиж болохгүй мэн гэд үгээ бүр 15-аас 20 удаа өөрчилсөн гэж аахгүй. Тэгээд өөрчлөөд ингээ хамгийн сүүлийнхаа version-ыг гаргасан. Тэгээд тэр дуугийн сан хэрэг та нар сонсох юм бол те яг л те хэвлэл мэдээллийн бол миний
миний тухайд худлаа ярьдаг. Ингээл намайг тэгсэн ингэсэн гэл ингээд бичдэг. Гэхдээ би тэр бичдэг үгнүүдийг нь бол уншдагчгүй, тоодогчгүй те. Би угаасаа ийм icon хүн юм чинь намайг ингээл хүмүүс худлаа ярьж одоо миний нэрийг зарж те ингээд хоолоолж иддэг гэсэн утгатай тийм одоо үгнүүдтэй одоо байсан юм байна лээ. За манайхаа Jesse гэдэг одоо уран бүтээлч маань бол ийм өөхтэй, ийм карьертэй хүн байна. Тэгээд та бүхэн маань Jesse-г угаасаа сайн мэдж байгаа байх. Тэгээд дуунуудыг нь ч гэсэндээ сайн мэдэх байх. Тэгээд тоглолтоо болохоос өмнө бүх дуунуудыг нь бүр сайн дахин сонсож байгаад те бүр үг мүгийг нь цээжилж авч байгаа. Тэгээд очиж үзээрэй. Тэгэх юм бол улам амар гоё vibeтэй гэдэг шиг манайхан. Би хэдийгээр ингээд тоглолт үзэхдээ тухайн дуучныхаа те бүр ингээд би Beyoncé-гийн тоглолтыг 2 удаа үзчихсэн. Тэгэхэд би ингээд хэдийгээр Beyoncé-г аль үжинэ мэдэгч гэлээ. Бүр ингээд Beyoncé-гийн фэн нь бүр багасаа байсан бүх дуунуудыг нь баг цээжээр мэдэгч гэлээ. Би бүр ингээд тоглолт үзэхээсээ өмнө бүр дахиж амар сонсоод үг мүгийг нь бүр яг мэдж гэнэ үгүй юм тэр гэж яагаад те тэгж яагаад очиж үздэг. Ягаад тэгэхээр тэгжиж аягүй гоё те дагаж дуулаад гоё vibe-нд ордог шүү. Тэгэхээр манайхаа Jesse-гийн дуунуудыг бүгдийг нь сайхан дахиж эргүүлж сонсоод үг мүгийг нь цээжилж агаад ингээ гоё vibe-нд орж байгаад те тэгээд очиж үзээрэй гэж би санал болгомоор байна. За манайхаа ингээд хитүүлээ дараагийнхаа artist руугаа орцгоё. Тэрхүү artist маань болохоор Jay Park байгаа. За Jay Park-ийг бас мэдгүй хүмүүс гэж Монголд бол байхгүй гэж бодож байна. За Jay Park ч гэсэндээ энэхүү индастринд те K-pop индастринд байгаад маш олон жил болж байна. Бас л яг Jesse-тэй адилхан те 20 жил болж байгаа ийм дуучин artist байгаа. За Jay Park-ийн жинхэнэ нэр нь болохоор Park J-Bomb гэдэг нэртэй ийм залуу байгаа. За Jay Park ч гэсэндээ Америкт төрсэн байгаа. Та нар тэгээ бас харж байгаа бах. Jesse ч тэр Jay Park ч тэр ингээд яг Korean American боёо яг Америкт төрсэн ийм солонгос хүмүүс байгаа. За Jay Park-ийн хувьд болохоор Washington мужийн Edmonds гэдэг ийм хотод төрсэн. За Edmonds нь болохоор манайхан Seattle гэдэг хотыг бол хүн болгоо мэднэ те. Seattle хотод байдаг нэг Seattle хотыг дагдаг юм жижигэн хотуудын нэг нь гэсэн үг. Тэгэхээр ер нь бол хэнийг Jay Park-ыг Seattle-аас гаралтай гэд хэлчихэд бол болно. За Jay Park Seattle одоо 1987 оны 4 сарын 25-ны өдөр төрсэн юм байна лээ. За жоохон байхасаа ахуулаад л Jay Park break dancing те бүжиглэх айгуу дуртай байсан. Түүнээс гадна хип хоп хөгжимд амар дуртай байсан. Rap энэ төр гэлтэй rapper-ыг айгуу сонсдог. Beatbox энэ төр хийдэг ийм хүүхдээс юм байна лээ. Тэгээд жоохон бахта яг одоо сургуультай явж явах үедээ сургуулийнхын завсарлагаан болгоноор л найзуудтайгаа нийлэл ингээд break dancing энэ төр хийгээд л ингээд бэлдэж мэдээлэл rehearsal энэ төр хийгээд байж байгаа гэсэн. За тэгээд яг өсвөр насныхаа яг ихэнх үеэр болохоор айгүйх тийм rap хөгжмнүүдийг, hip hop хөгжмнүүдийг ингэж сонсож эхэлсэн мэн лээ. За тэгээ яг ахлах сургуультай орсныхоо дараагаар яг өөрөө rap бичиж, verse-уудыг бичиж те тэгээд одоо өөрөө rap энэ төр хийж бол эхэлсэн мэн лээ. За 2003 онд Jay Park Seattle-аас одоо үүсч гарсан нэгэн тийм хөгжмийн биш манайха бүжгийн хамтлагийн team crew-ний эхний одоо member нь болж чадсан юм байна лээ. За тэр нь болохоор AOM гэдэг нэртэй ийм хамтлаг байгаа байхгүй бүжгийн хамтлаг. Тэгээд юуны товчлол вэ гэхээр Art of Movement тэг хөдөлгөөний урлаг гэсэн ийм нэртэй бүжгийн crew-ний нэгэн гишүүн болж чадсан юм байна лээ. За тэгээд одоо ийм тэг бас бүжгийн хамтлагд орчихсон болохоор хичээлээ цалгардуулаад л тэ сургууль мургуултаа явахгүй хичээл инээдрэгээ таслаад хичээл мчээлээ хийхгүй ер нь айгүй жоохон муу сурагч байсан юм лээ. Тэгээд тэрнээсээ болоод ээжтэйгээ айгүй их ингээ хэрэлддэг байсан гэсэн ээж нь ингээл загнаад л чи одоостой ингэж яваад ах юм бол чи их сургуульд орч чадахгүй сургууль 10 жилээр төгсөж чадахгүй их сургуульд ч орч чадахгүй өстой бар арчаагүй юм болно тэр гэдэл амар ээж нь ингээл загнадаг байсан юм лээ. За тэгсэн ч гэсэндээ ингээд ээж нь ингээ анзаараад те ингээ бүжин дуртай юм байна хөгжим дуртай юм гэдгийг анзаараад за чи тэгээд одоо те ятаж одоо хичээл мчээлдээ ингээд хичээлээ цалгардуулаад ингэж ингэх бүжиг хөгжим хиймээр байгаа юм бол тэ ийм нэг шалгаруултаа байгаа юм чи тэгээд ядаж наадахаараа ингээд шалгаруултанд ороодох гээд одоо JYP Entertainment-ээс явуулж исэн
шинэ уран бүтээлчтэй гаргаж ирэх гэж байгаа. Энэ хүү шалгаруулалт нь ингэ зарлагдсан байсан юм лээ 2004 онд. За тэгээд тэр шалгаруулалтад одоо J Park-ыг оруулсан юм байна лээ. Тэгээ энэ хүү шалгаруулалт нь хэрвээ ялах юм бол угаасаа одоо сонгон шалгаруулаад одоо тэгээ трейни энэ төр болохоос гадна юу яах байсан юм бэ лээ. Мөнгөн шагнал дээр хүртэх байсан юм байна лээ. Тэгээд тухайн үедээ J Park-ийн гэр бүлийнх нь бас нэг тийм сайн амьдралтай бол бас биш дээ. Тийм байсан болохоор бас мөнгө олж авахгүй дээж нь ингэж энэ хүү тэмцээнд оруулсан гэж байгаа байхгүй юу. За тэгээд энэ шалгаруултанд орсноос болоод JYP хинд J Park-д санал тавиад яг одоо idol болгоно гэдэг те K-pop-ийн idol болгоно гэд ингээд сонгож аваад гэрээ хийгээд Солонгост авчирсан юм байна лээ. За тэгээ 2005 оны 1 сард яг Солонгос руу аль биесээр нүүсэн. За тэгээд яг JYP-гийн трейни гэж явж байгаа, бэлтгэгч гэж явж байгаа болохоор бүр айгүй амар тийм strict scheduleтэй, бүр айгүй амар тийм нарийн хуваартай. За тэгээ тэр нь болохоор бүжигт бэлдэж байгаа, rapт бэлдэж байгаа, дуулахад бэлдэж байгаа. Түүнээс гадна Солонгос хэл заадаг байсан гэж яагаад вэ гэхээр дахиад л J Park чинь Jessie-тэй адилхан Америкт төрсэн учраас Солонгос хэл нь амар муу байсан гэсэн Солонгос ирж чаддгүй. Тийм байсан. За тэгээд Солонгос руу нүгээд ингэж яг JYP Entertainment-ийн доор Солонгос хэл бас ингэж сурч эхэлсэн байгаа. За тэгээд яг трейни гэж явж байгаа болохоор угаасаа трейни хүмүүс юу гэдэг вэ бүр амар ингээл өдөржингөө хитэн цагаар бэлтгэл хийгээд хитэн залуучуудаа нийлж байгаа л зү бүр амар бэлтгэл хийдэг байсан гэж ярьж исэн. За 2008 онд JYP Entertainment-аас ингэж зохион байгуулж гаргаж исэн нэгэн тийм documentary төрлийн заяа тийм variety reality show байсан гинэ. За тэр нь болохоор Hot Blooded Man гэдэг нэртэй ийм reality show байсан. За тэгээд энэ одоо reality show нь болохоор хэрхэн одоо энэ хүү трейни хийгдэж байгаа бэлтгэгдэж байгаа энэ хүү залуучууд хэрхэн одоо гаргаа эхлэх гээд ингээд бэлтгэгдэж байгаа бэ. Тэгээ хэрхэн одоо яг дебюгээ хийх вэ энэ төр гэд тэр одоо баримтат кино болгож одоо гаргаж байгаа гэсэн үг юм байна лээ. Тим төрлийн шоу. За тэгээд энэ шоу нь болохоор анхандаа One Day гэдэг нэртэй ийм хамтлагийг одоо гаргаж ирсэн юм байна. One Day гэдэг хамтлагийн гишүүд хэрхэн бэлтгэгдэж байгаа вэ гэд те тэр нь одоо тэгж харуулж ирсэн байна лээ. За тэгээ One Day гэдэг энэ хамтлаг нь болох нийтдээ 11 гишүүнтэй ийм boy band байгаа байхгүй юу. За тэгээ тэрнийх нь нэг нь болохоор J Park байсан. За гэхдээ энэхүү One Day гэдэг хамтлаг нь 11 хүнтэй энэхүү хамтлаг нь хоёр хуваагдаад бидний мэдих 2 PM болон 2 AM болсон байгаа юм. Ингээ дундуур хаваагдчихсан гэсэн үг. За тэгээд энэ хүү шоунаас хин J Park бүр фэнүүдээс хамгийн их саналыг аваад бүр ингээд энэ шоу дуусгаад хамгийн одоо нэгдүгээрт жагсаж те ингэж шоугаа дуусгасан юм байна лээ. За тэгээд J Park 2 PM гэдэг одоо энэ хүү хамтлагийн нэгэн гишүүн болж чадсан байгаа юм аа. 2 PM хамтлагийг бол жоохон бахта айгүй их сонсдог байсан. Ингээ хайртай boy band-уудын маань бол нэг байсан ялтчгүй. За тэгээд 2 PM хамтлаг өөртөөхөө дебют хэрхэн хийсэн бэ гэхээр 2008 оны 8 сарын 29-ний өдөр Hottest Time of the Day гэдэг ийм одоо жижиг мини цомгоороо ингэж дебюгээ хийж исэн юм байна лээ. За тэгээ энэ хүү мини альбом нь болохоор нийтдээ 6 дуутай ийм альбом байсан юм байна лээ. За тэгээ 2009 оны 4 сарын 16-ны өдөр 2 дахь жижигхэн альбомаа гаргасан. За тэр альбом нь болохоор 2 PM Time for Change гэдэг нэртэй ийм альбом байсан. За тэгээ энэхүү цомгийнх нь хамгийн одоо түрүүнд гаргаж байгаа lead single гол дуу нь юу байсан бэ гэхээр Again and Again гэдэг нэртэй ийм дуу байсан. За тэгээд энэхүү дуу нь бол үнэхээр яалтчгүй амар хит болж чадсан байгаа. Тэгээ M Countdown байна, Music Bank байна, Ikigayo гэдэг ийм олон нэг тиймэрхүү чарт шоунууд яагаад гэдэг ч тийм шоунуудын одоо ялтыг байгуулж чадчихсан юм байна лээ. Тэгээд тэгэхээр энэ хамтлагийн хувьд бол хамгийн анхных нь одоо иймэрхүү шоунуудын чартуудын ялалт нь байсан гэсэн үг. Түүнээс гадна энэхүү яг Again and Again гэдэг дуугаараа 2009 оны Mama Awards-аас бас шагнал хүртэж чадсан юм байна лээ. За 2008 оны 9 сарын 4-ний өдөр M Countdown дээр өөрсдийнхөө дараагийнхаа дууг ингэж гаргасан байгаа. Яг альбиасаар перформ хийсэн байгаа. За тэр нь болохоор Shipjam Manjome Shipjam гэдэг нэртэй буюу одоо 10-аас 10 гэдэг те ийм нэртэй дууга ингэж цацсан байгаа. За одоо ингэж
2PM гэдэг хамтлаг нь дөнгөж гарч ирээд те дөнгөж ингээл дебюгээ хийгээд бас те ганц хоёр хит зуунтай болчихсон ингээл иймэрхүү том том music bank ч гэдэг юм уу те countdown ч гэдэг юм уу иймэрхүү chart show-нуудаас ингээл шагнал магнал хүртчихсэн ингээд шинээр тесрэн гараад явж байгаа юм эд үедээ явж байгаа үедээ J Park дээр нэгэн амар controversy гараад ирсэн манайхаа. Окей. Тэгээд боо юм болсон байгаа юм аа. За ямар controversy байсан бэ гэхээр үүштэй те 2009 оны 9 сарын 4-ний өдөр Gig Wentхэн нэгэн одоо сайтн дээр хэвлэл мэдээлэл дээр ингээд 2005 онд J Park өөрийнхөө MySpace дээр бичижсэн тиймэрхүү комментууд, постнууд surface хийгээд гараад ирсэн заяа. За тэр surface хийж гарч ирсэн комментуудад нь болохоор Солонгосыг айгүйх ингэж доромжилчихсан байсан тийм өнгө аястай комментууд байсан. За тэгэд яаж хүмүүстэй энэ MySpace-ийн комментуудыг нь олж авсан бэ гэхээр зөв комментууд ч биш заяа манайхаа. MySpace гэдэг одоо тийм манай үеийнх малайг үсэмэж байгаа тийм одоо платформ байсан шүү дээ. Тэгээ MySpace дээр найзтайгаа Америкт байдаг нэг найзтайгаа л ингээл хоорондоо юм биччихсэн байл л да. За тэгээд тэгтээ ингээ англиар ингээд солонгосчуудыг жоохон муулчихсан төрлийн тиймэрхүү одоо мессежнүүд байгаа байхгүй би ингээд солонгосчуудаа ингээд яг энэ 2005 он гэхээр чи яг өөрөө нөгөө нэг трейн хийгдэжсэн үе нэ аахгүй бэлтгэгдэжсэн үе. Тэгээд тэр үедээ л ингээл би өстө ингээл трейни хийгээд ингээд бэлтгэгдээд ингээд байж байгаа солонгос айгу тэнэг газар солонгос is gay тэ солонгосын хүмүүс айгу тийм gay одоо энэ K-pop-ийн энэ boys тэ энэ boy band-ийн эрэгтэй хамтлагын хүмүүс залуучууд ч бүгдээ айгу тийм gay энэ төр гэлтэй иймэрхүү өнгө аястай тэг ярьсан байна л да. Тэгсэн чинь нэг хүн J Park-ийн MySpace-ийг нь хакертаад тэгээд энэ хүү яг бичижсэн юмнуудыг нь гаргаж ирээд цацчихсан юм байна лээ хэвлэл мэдээллээр. За тэгээд ингээд бөө юм болоо газар агангууд J Park ингээд мэдээлэл хийсэн байгаа. Ингээд ер нь айгу харамсаж जैन те яг тэр үед болохоор би айгу тийм жоохноороо байсан. Тэгээ угаасаа ойлгомжтой айгу immature байсан. Тийм болохоор ингээд ядж хаад нэг дөнгөж Солонгост хурж ирээд те ингээ өөрийнхөө ерөөсөө байдаггүй газар ингээ хурж ирээд өөрийнхөө эх орноос ингээ хол байгаа. Тэгэхээр яалтчгүй J Park-ийн хувьд бол эх орн нь Америк байгаа шүү дээ. Америк төрөөл ингээд айгүй олон жил амьдарчихсан учраас тийм болохоор ингээд өөрийнх нь эх орноос өөр ийм culture-д орж ирээд ингээд дасгаад хэцүү байсан. Дээрээс нь гэр бүлээсээ хол тэ ингээд нэг хүмүүстэй нийлчихсэн ингээд бэлтгэгдээл сууж байгаа болохоор сэтгэл санааны хувьд айгүй тийм хямрал энтерт орчихсан байсан. Тэгээд жоохон байсан учраас өөрийнхөө юу ярьж байгааг мэдэхгүй ингээд тийм айгүй тийм болж бүтэхгүй зүйлийг хэлчихсэн байна лээ. Тийм болохоор би ингээд одоо бурууга хүлээж ийна уучлаарай гэд уучлалтайг бол гуйсан юм байна лээ. За тэгсэн ч гэсэндээ фэнүүд ерөөсө хүлээж аваагаа солонгосчууд бол тийм бүр үнэхээр л ингээд J Park-ийн эсрэг байсан юм байна лээ. Өстой бид нарыг ингэж доромжилсан, K-pop-ыг доромжилсан. Тэгэхээр одоо энэ хүнийг бол ингэж байлгаад ах хэрэггүй 2PM хамтлагаас зайлуул энэ гал фэнүүд амар дайржсэн. Тэгээд солонгосын фэнүүд бол те солонгосын нэрээсэнсүүд бол ямар амар вэ гэдгийг бол та нар те надаар хэлүүлдэггүй мэдж байгаа байх. Тэг хамгийн амар toxic fan дэмчин бол яалтчгүй солонгос байгаа гэдэг шүү дээ. Бүр ингээл өөртөөхөө хайртай гэдэг K-pop баярлуудаа бүр амар ингээд шүмжилдэгтэй бүр жижиг юм дээр шүмжлээд л өстой баг амиа хорлтол нь ингэж амар шүмжилдэг шүү дээ. Амар юм болдог. Тийм ч учраас бүр ингээд солонгосын артистууд чинь хоорондоо үргэж байгаа хүртэл нуудаг үстэй те. Уул нас биенд хүрсэн хүмүүс хоорондоо үргэх нь яана хүмүүсийн асуудал бол биш л амар юм те. Одоо ялангуяа Холливуудын хувьд болохоор тэрэндээ үерх чинь энэтэй үерх чинь гэхээр улам амар гоё финод oh my god гэл те. Гэтэл солонгос чинь бол шал ондоо бүр ингээл хүнтэй үерх чинь гэвэл cancelled гэх айгүй амар те. Тэгээ тийм амар фэнтэй газар гэдэг бол та нар бол сайн мэдж байгаа ах. Тийм учраас тухайн үед бас амар J Park ингэж үзий ядчихсан байхгүй. Наадхаас 2PM-ээс зайлуул Америк руу хөөж явал маавал гэж амар юм болж исэн байлээ. А тэгсэн чинь JYP-гийн одоо те CEO нь гарч ирээд одоо те агентлагын захирлан гарч ирээд үгүй ээ бид нар одоо ингээд хэнийг J Park-ыг ингээ хамтлагаас гаргахгүй J Park ингээд те бурууга хүлээсэн за тэгээд бид нар бол ингээд үргэлжлүүлээд 2PM-ыг 2PM хамтлагтаа J Park-ыг байлгасан хэвээр байх болно гэдэг ийм мэдээлэл хүргэсэн юм байна лээ. Гэлээ гэхдээ тэр мэдээлэл нь гарсны дараахан J Park буцаад Америк руу явчихсан. Гэхдээ ерөөсөө хамтлагаасаа гарч байгаа гэж хэлээгүй зүгээр түр ингээд завсарлага авч байгаа. Ингээд би Америк руу очиод ер нь хийсэн буруу юм аа ингээд те сайн тооцоолж бодоод
ингээд жоохон сэтгэл санаагаа цэгцэлчгээд буцаад ирья гэдэг ийм шалтгаанаар Америк руу буцаж явсан юм байна лээ. Тэгээ Америк руу явахдаа болохоор бусад тэгээ 2PM-ийн гишүүдтэй хэлээд уучлаарай та нараасаа ингээд уучлахгүй мараа. Тэгээ би Америк явчаад сэтгэл санаагаа цэгцлээд ингээд улам ингээд сайн хүн болоод тэгээ better person болоод ингээд та нар дээр хүрээд ирья гэдэг зүйлийг хэлээд тэгээд явсан юм байна лээ. За тэгээд Сиэтлд буцаж хурж ирээд гэртээ байж байхдаа ер нь айгүй хэцүү байсан гэсэн. Тэгээд та нар боддоо ингээд яг бэлтгэгдэж байгаа дебюгээ хийгээд од байх ямар вэ гэдгийг ингээд тэ цахаас нь ингэж 100-аад тэ амталж үзчихээд тэр defended байх тэ алдартай байх ямар вэ гэдгийг ингээд мэдэрч үзчихээд тим амьдралаас буцаад Сиэтл руу ирээд тэгээд нэг сайн гэр бүлээс ингээд гаралтай биш болохоор тэгээд юу ажигласан бэ нэлээ. Дугуйны газар tire shop дээр ингэж дугуй муугуу хийдэг, дугуй сольдог ийм газар ажиллаж эхэлсэн байгаа аахгүй юу? Хоолоо олж идэхийн тулд те. Тэгээд ер нь бол тэр өөрийг нь ер нь humble хийсэн team experience байсан гэж ярьдаг юм байна лээ. Өөрийг нь ер нь те улам даруй болгох, төлөв даруй болгох team одоо experience байсан гэж ярьдаг юм байна лээ. За тэгээд хэдийгээр J Park яваад өглөө гэдэг ингээд 2PM-ийнхэн ингээд уран бүтээлэг гаргахгүй ингээд алга болчихж байгаа зүйл бол биш. Хэсэг хугацаанд бол яг ингээд уул нь өөртөө орохтой байсан variety show-нууд ч юм уу, reality show-нууд ч юм уу те тэр шоунуудаа оролцохгүй ингээд жоохон хойшлуулж мослуулад тэгсэн цаг хугацаа бол байсан юм лээ. Тэглээгээд J Park-ийг хизээ ирэх үгээл хүлээгээл ингээд байж ингэж байхгүй учраас 2PM-ийнхаа одоо уран бүтээлд хийгээ явж исэн. Тэгээд хуучин яг аль үшэнэ гаргачихсан ч юм уу тэгээд хийчихсэн байсан дуунууд нь бол J Park-ийн дуу хоолой нь стил хэвээрээ байсан, үлдсэн. Гэхдээ шинээр гарч байгаа дуунууд нь болохоор угаасаа ялцчгүй J Park-гүйгээр те ингээд өөрснөө хийгээ явж исэн юм лээ. За тэгээд 2PM хамтлагийнхан Heartbeat гэдэг дуугаа ингээд клипийг гаргах гэжсэн мэлээ. Тэгээ урд нь бол ингээ хийгдчихсэн байлсан клип нь цацагдаагүй. Тэгээ тэрэнд нөө J Park байсан. Тийм болохоор ингээд дахиж одоо refilm хийсэн юм лээ. J Park-гүйгээр оролцоолохгүйгээр ингээд шинээр тэрхүү одоо клипээ хийгээд тэгээ 2009 оны 10 сарын 31-ний өдөр цацж исэн юм лээ. За 2009 оны 11 сарын 10-нд 2PM хамтлагийн яг хамгийн анхных нь official дээ юм албан ёсных нь бүрэн альбом цомог цацагдсан байгаа. За тэр нь болохоор 0159 гэсэн те ийм нэртэй альбом байсан. За тэгээд энэ альбомных нь cover дээр зурган дээр нь болохоор J Park байгаагүй. Бусад нөгөө 6 гишүүд нь байсан боловч яг J Park-ийн дуу хоолой нь яг хуучин хийгдсэн байсан дуунууд дээр нь дуу хоолой ингээд стил байсан хэвээрээс юм л үлдсэн юм лээ. Ингээд тасалж алга болгоогүй юм байна лээ. Хасаагүй. Тэг хамгийн хөөрхөн юм ингээд гэх юм байна шүү дээ. Одоо 2PM хамтлагийн нөгөө 6 гишүүд нь энэ цомгоосоо олсон орлогоо яг л адилхан J Park дээр нийлээд ингээд 7% анаа. Тэ J Park ч гэсэндээ энэ одоо орлогоос авах ёстой хүн гэж үзээд тэгээд ингэж 7% юм байна лээ. За тэгээ ер нь 2PM хамтлагийн нөгөө гишүүд нь ингээл амар хэнийг санджсан байхгүй J Park-ыг санал буцаж ирээсэй гэж айгу хүлээжсэн. Тийм болохоор Mama Awards дээр энэ хэд again and again гэх тэрхүү дуугаа ингэж perform хийсэн байлээ. Тэрхүү үедээ яг J Park-ийн одоо тайзан дээр ингээл хамтдаа бүжиглж байхдаа ингээд байдаг J Park-ийн уул нь ингээд байдаг тэрхүү орон зайд нь спот дээр нь яг ингээд spotlight хасаагаад тэг яг J Park-ыг стил байгаа юм шигээр ингээд тэг гэрэл ингээ хасаагаад тэгэж одоо honor хийсэн юм байна лээ хүндэтгэл үзүүлээд тэг санаж байгаа шүү гэдгээ илэрхийлсэн. Түүнээс гадна яг одоо again ингээ тэрхүү дунд нь ордог J Park-ийн мөрүүдийг одоо хасалгүйгээр ингээд эсвэл нэгэн ч юм уу тэ аль нэг гишүүн ингэж давд дуулахгүйгээр яг ингээд тэр чигт нь үлдээсэн юм байна лээ. J Park-ийн талаар яг ийм одоо нэг rumor гараад эхлэхлээр тэ ингээд өөр rumor-нууд илүү ингээд хүмүүс бүр улам зохиогоо ингээ явцдаг шүү дээ. Яг тийм зүйл болж исэн юм лээ. Яг тэр нөгөө нэг 2005-нд бичсэн MySpace-ийн одоо бичсэн мессежнээс болоод өөр худлаа амар crazy rumor гарчсан байхгүй. Яг үнэндээ ингээд ягаад J Park Америк руу зогтоо явчихсан бэ гэхээр наадах чинь өөр нэг яг тэр JYP Entertainment-ийн те одоо доор бэлтгэгдчихсэн нэгэн girl group-ийн эмэгтэйг ингээд жирэмсэн болгоцсон гэдэг ийм амар галзуу rumor гарч ирсэн байна. Түүнээс гадна бусад өөрийнхөө 2PM хамтлагийнхаа
бусад гişүүдийг ингэж verbally болон physically те хэл амаар болон ингээд би одоо мах бодороо ингэж дээрлэхэж зодож моддог байсан гэдэг ийм худлаа rumor гаргасан. За түүнээс гадна бас нэг хүнтэй sex хийж агаад баригдаад тэгээд ингээд бас одоо хөөгцөн гэж ярьдаг тийм rumor гарсан юм байна. За түүнээс гадна ер нь айгүй ингээд хүмүүстэй муухай рүү тарцдаг байсан. Бүр ингээд тэрж битгийхэл одоо өөрийгөө мундаг шүү гэдгийг харуулахын тулд тэ өөрийнхөө орон зайг ингэж тэ харуулахын тулд тайзан дээр ингэ шээж мэжсэн удаатай. Тэгээд тийм амир ер нь хаалны гар учраас ингэж хөөгцөн гэж те тийм амир худлаа галзуу rumor-нууд бүр ингэж гарч ирж исэн мэлэг те аль нь ч үнэн биш зүгээр л хүмүүсийн зохиож гаргаж ирсэн юм худал хуурмаг зүйлүүд байсан байна лээ. За хамгийн сонирхолтой юм нь юу гэж манайхаа ингээл яг энэ rumor нь гараад эрэнгүүд хүмүүс ёо яста на J Park-га зайлуул явуул Америк руу буцаж хөөж явуул 2PM-аас гарга антер гэл хүмүүс амар ингээд үзий ядаад байсан чинь яг Америк руу яваад гисэн чинь хүмүүс өөрчлөгдөд oh my god J Park-ыг буцаагаад авчрал та J Park ягаад JYP Entertainment-ийн ингээд J Park-ыг буцааж авчихгүй байгаа юм бэ J Park-гүйгээр 2PM гэж байхгүй ш тэгэл ингээд өөрчлөгдөд байсан байгаа байхгүй те айгүй амар 180 градус эргэсэн юм байна лээ. За тэгээд уул нь Америк руу буцаж явахдаа хамтлагаас гарсан дэр гэж хэлээгүй зүгээр төр завсарлага аваад тэгээ өөрийгөө жоохон цэгцэлчээ буцаад дэр яг тэгсэн штэ. Тэгсэн чи гиг үнтэй 2010 оны 2 сарын 25-ны өдөр гиг үнтхэн JYP ингээд зарлаад албан ёсоор мэдэгдэл хийгээд J Park дахиж 2PM-д ирэхгүй. Дахиж одоо JYP Entertainment-ийн доор одоо artist болж явахгүй. J Park-тэй хийсэн гэрээ ингээ албан ёсоор цуцлагдж байгаа гэдэг ийм зүйлийг зарласан юм байна лээ. Гэхдээ энийг нь болохоор юунаас болж одоо ингэж цуцлагдж байгаа вэ гэхээр 2009 онд J Park-ийн хийсэн алдаанаас болоод гэж хэлсэн гэж байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө яг ямар алдаа байсан бэ гэдгийг зарлаагүй гэж аахгүй. Тэгээ албаар ингэж тодотгож 2009 онд хийсэн алдаа гэж хэлж байгаа болохоор тэр 2005 онд хийсэн MySpace-ийн зүйлээс нь болоод бишээ. Шал өөр 2009 онд хийсэн зүйлээс нь болоод гэж ингэж зарласан юм байна лээ. Тэгсэн мөртлөө яг ямар алдаа байсан, юунаас болсон гэдгийг ерөөсөө дэлгэрүүлж яриаггүй. Тэгээд энэ тухай бас ингээд JYP нэлийн олон удаа те бас 2 3 удаа ингээд юу ярьж исэн мэлээ. 2009 онд болсон үйл явдал 2009 онд болсон үйл явдал гэж яриад байдаг. Тэгсэн мөртлөө яг олон нийтэд те юу яриад байгаа вэ гэдгийг ингээд хэлээгүй мэлээ. За тэгээд тэрнээс нь болоод бүр ингээд хүмүүс аягүй ховж ярьж эхэлсэн байхгүй худлаа цурхлууд нөгөө нэг худлаа цурхлуудаа гаргаж ирэл яг л тэр хүнийг жирэмсэн болгосон гэдэг нь үний юм байна. Яг л тэр те тайзан дээр шээсэн гэдэг нь үний юм байж гэдэг юм уу те. Ингээд улам амар ингээд худлаа нөгөө цурхлуудаа яриад явахт нь хүргэсэн байгаа юм. За ингээд гэрэн цуцлагдсны дараагаар J Park болохоор тухайн үедээ стил Америкт те Сиэтлд байгаад байгаа байхгүй юу. Тэр үедээ 2010 оны 3 сарын 15-ны өдөр өөрөө YouTube channel нээ гэж бодоод channel-а нээгээд хамгийн ихэнд тавьсан видео нь болохоор яг тухайн үед амар алдартай болж исэн, од болж исэн Bruno Mars B.O.B-гийн хамтарсан Nothing on You гэдэг байдаг шүү дээ. Nothing on You baby гэдэг тэрхүү дууг cover хийж дуулаад тэр дуугаа ингээд тавьсан байна лээ. Тэгсэн чинь тэр нь бүр амар ингээд их үзэлтийг авч чадсан. 24 цаг хүрээгүй байхад аль үшин 2 сая үзэлтийг авчихсан байгаа байхгүй юу? Тэрч битгийгээл ялангуяа солонгосын үзэгчдэд амар хүрчихсэн. Тэгээд тэр дуу нь угаасаа яг одоо B.O.B-гийн тэр дуу айгу мундаг л те алдартай дуу байсан. Гэхдээ солонгост яг J Park-ийн тэр бичлэг тавигдсанаас болоод маргааш өдөр нь гэхэд яг тэр B.O.B Bruno Mars хоёрын хамтарсан Nothing on You гэдэг дуу солонгосын хөгжмийн чарт болох Psy World Music Chart гэх тэрхүү чартн дээр бүр ингээд топ болчихсон гэж байгаа байхгүй юу. Одоо J Park-ийн видеоноос болоод л тэ солонгосын фэнүүд үзэгчд сонсогч нартай ямар гоё дуу вэ гэдээ ингээд сонссоор агаад тэр дуу нь яг original тэр Bruno Mars B.O.B-гийн хамтарсан дуу нь бүр ингээд айгүй амар тэр солонгосын чартн дээр топ болох хэмжээнд хүрэгдэлтэй тийм амар хайптай байсан юм байна лээ. За тэгээд B.O.B ч гэсэндээ өөрөө энийг ажиллаж байгаа шүү дээ. Ингээд өөрийнх нь гиг үнтхэн нэг улс оронд ингээд амар
тэгээ хайптай болоод ингээд топ болоод эхэлж байгаа болохоор тэгээд юунаас хинээс шалтгаантай вэ гингүүд J Park гэдэг одоо энэ хүнтэй ингээд YouTube дээр имжлэг тавьснаас болсон гэдгийг ажигласан учраас бүр ингээд J Park-тэй нийлж агаад remix version-а гаргасан. Тэр нь болохоор одоо Bruno Mars-ийн дуулдаг хэсгүүдийг J Park дуулсан байгаа байхгүй юу. За тэгээд энэ official remix нь 2010 оны 6 сарын 15-нд цацагдсан юм байна лээ. За 2010 оны 6 сарын 18-нд J Park Солонгост босож ирсэн байгаа. За тэгээд тэр өдөр бол үнэхээр бүр амар юм болсон гэсэн Incheon Airport дээр ягаад вэ гэхээр маш олон хүмүүс цугларчихсан байсан гэж аахгүй фэнүүд нь. Тэгээд бараг 2000-аад фэнүүд Incheon Airport-н дээр дотор болон гадаа ингээд цугларчихсан. J Park-ыг хүлээгээ зогсчихсан гэсэн. Тэгээд бүр ингээд Incheon Airport дээр харагдаж байгаагүй тухайн үе болтолтой 2010 он хүртэл харагдаж байгаагүй тийм амар одоо фэнүүдийг цуглуулж чадсан байгаа байхгүй юу. Тэгээд яг тухайн өдрийн бүх сонин мэдээллүүдээр хэвлэл мэдээллүүд сайтуудаар болохоор Park J-Bomb has returned буюу те ингээд J-Bomb буцаж ирлээ, Солонгос буцаж ирлээ гэдэг ийм headline бүр ингээд айгүйх ингэж бичигдчихсэн юм байна лээ. Түүнээс гадна Twitter дээр яг тэрхүү өдөр J is back гэдэг одоо энэхүү хаштаг хүртэл ингэж тренд болж исэн юм байна лээ. За яах гэж Солонгос буцаж ирсэн бэ гэхээр J Park Hyped Nation гэдтэй энэхүү кинонд тоглох гээд ирсэн юм байна лээ. Hyped Nation гэдэг энэхүү кинонд болохоор яг ямар төрлийн кино вэ гэхээр Солонгосын team dance crew болон Америкийн dance crew хоёр ингээ хоорондоо battle хийж байгаа те хоорондоо ингэж өрсөлдөж тэмцэлдэж байгаа харуулдаг team төрлийн кино юм байлээ. Тэгээ тэрэнд J Park одоо жүжигчнэр тоглох гээд ингээд зураг авалтанд оролцох гээд ирсэн юм байна лээ. За тэгээд энэ кинонд жүжигчнэр тоглохоос гадна өөрийнх нь хамгийн анхных нь соло гаргаж байгаа дуу болох Demon гэдэг дуу нь энэ хүү киноны original soundtrack-аар нь ашиглагдана гэдэг нь бас зарлагдсан байгаа. За тэгээд 2010 оны 7 сарын 16-ны өдөр J Park шинэ лейблтэй гэрээ хийж байгаа гэдгээ зарласан байгаа. За тэр нь болохоор Cyrus HQ гэдэг нэртэй ийм лейбл байсан. За тэгээд гэрээ хийгээд энэхүү лейблийн artist нь болсон юм байна лээ. За тэгээд энэхүү лейблийнхаа доор хамгийн анхныхаа миний цомог бол EP Mido Jule буюу надад итэг гэсэнтэй надад итэг гэсэн одоо энэхүү EP-гээ цацсан байгаа. За тэгээд энэ EP-нд нь болохоор яг л 3 л дуурсан байхгүй. Тэгээд гуруула нөгөө нэг Nothing on You гэдэг тэрхүү дуунагаа. Нэг нь болохоор Nothing on You гэдэг тэр дууг англиар дуулчихсан version нь, хоёр дахь нь болохоор солонгосоор дуулчихсан version нь, за гурав дахь нь болохоор одоо яг Nothing on You remix ийм 3 дууг багтаасан ийм альбомыг цаасан юм байна лээ. За тэгээ 2011 онд дуучин Neo хурж ирж Солонгост анхныхаа ийм тоглолтыг хийжсэн байгаа байхгүй. Тэгээ тэр үедээ J Park-ыг өөрийнхөө тоглолтын opener болгож сонгосон юм байна лээ. Тэгээд тэрхүү тоглолт нь ганцхан opener байсан. Нээлтийн одоо дуучин тэр нь болохоор J Park гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр бас айгүй амар мундаг байгаа зү. За Neo гэснээс ер нь J Park-ийн genre юу вэ гэхээр дуучныхын хувьд R&B болон одоо hip hop-ыг ингэж хослуулсан. За тэгээд өөрийнх нь амар одоо сонсож өссөн те бүр ингэ багасаа ингэ сонсож өссөн өөрт нь инфлюенс хийсэн нөлөө үзүүлсэн дуучид ер нь хинбэ гэхээр Michael Jackson, Usher, Chris Brown, Neo, Justin Timberlake, Eminem, Tupac, Dr. Dre гэсэн. За тэгээд өөрийнх нь бүр хамгийн ингэж те амар ингэж одоо кредит өгдөг. Бүр ингэж үнэхээр л би энэ хүнийг л айгүй мундаг гэж боддог. Надад айгүй нөлөө үзүүлсэн гэж ярьдаг хүн нь бол Usher гэсэн. Бүр ингэж Usher-т айгүй дуртай байсан гэсэн. Бүр багасаа сонсож эхэлсэн гэсэн. За тэгээд хүмүүс ер нь хэнийг J Park-ыг Солонгосын Chris Brown гэж дууддаг юм байна лээ. Тэгээ өөрөө ч гэсэн тэрийг мэддэг юм байна лээ. Нэгэн одоо стрим дээр ярьжсэн хүмүүс намбавс те Солонгосын Korean Chris Brown энэ гэж дууддаг. Тэгээд тэгж дуудалж байгаадаа амар тийм нэр төрийн хэрэг. Яагаад вэ гэхээр те Chris Brown ч угаасаа амар гахалтай artist учраас үнэхээр нэр төрийн хэрэг гэж ярьжсэн. Тэгээ ер нь бол угаасаа би бол тэрэндээ санал нийлнэ гэж бодож байгаа. J Park-ийн тэр дуу хоолой нь бол яалтчгүй яг нэг тийм R&B-д зөгцсөн те айгүй гоё тийм Chris Brown шиг тийм гоё smooth ч юм уу те тийм одоо дуутай дуу хоолойтой тийм одоо artist байгаа. За 2011 онд
өөрийнхөө хамгийн анхныхаа яг миний цомгийг гаргасан. За түрүүн би яг хэлсэн шүү дээ ингээд надад итэг гэдэг нэг тийм цомог гаргасан гэж те. Тэр нь болохоор яг өөрийнх нь цомог гэж явж байгаа л да. Гэхдээ та нар угаасаа харж байгаа бах те. Өөрийнх нь яг дуунууд биш байгаа шүү дээ. Яг л зүгээр Nothing on You гэдэг те. Өөрийг нь яг YouTube дээр алдартай болгосон тэрхүү дууг л ингээд одоо те өөр вершнээр дуулчихсан болохлээс биш яг өөрийнх нь кредит авах те. Би миний дуу шүү гэсэн одоо юм байхгүй учраас тэрийг болохоор нэг өөрийнхөө яг албан ёсны анхныхаа цомог энэ төр гэд ярьдгүү мэн лээ. Яг өөрийнх нь албан ёсных нь одоо анхных нь цомог нь болохоор анхных нь мини цомог шүү заа юм анаха. Take a Deeper Look гэдэг нэртэй 2011 оны 4 сарын 27-нд цацсан энэхүү цомог юм байна лээ. За тэгээд энэхүү цомгийнх нь хамгийн гол lead single нь болохоор Abandoned гэдэг нэртэй ийм дуу байсан юм байна лээ. За тэгээд энэхүү альбом нь айгүй амжилттай болж чадсан баа. Billboard World Album Charts гэдэг энэхүү дэлхийд гарч байгаа ийм цомгуудыг жагсаад энэхүү чартнаас бүр ингээд 3-т жагсан байгаа байхгүй юу. За түүнээс гадна Billboard Heat Seekers Albums Chart гэх бас нэгэн өөр Billboard-ийн нэг chart гэдэг юм байна лээ. Тэрэнд 26-д жагсан байгаа юм. За түүнээс гадна Golden Disc Awards гэдэг ийм шагнал гардуулах хэсэл болдгийм байна лээ. За тэгэд энэ 26 дахь Golden Disc Awards Osaka-д болж исэн байна лээ тухайн жил. Тэр awards-наас энэхүү альбомаараа Take a Deeper Look гэдэг энэхүү альбомаараа анхныхаа Bonsang дискийг энэхүү шагналаа ингэж гардаж авсан юм байна лээ. Тэгээд яг тухайн жил одоо энэхүү шагнал гардуулах ёслоос ингэж энэ дискуудыг гардаж авсан уран бүтээлчдээс ганцаархнаа соло уран бүтээлч нь байсан гэж байгаа байхгүй юу. Айгу мундаг байгаа зү. Тэгээ 2011 оны 12 сарын 28-ны өдөр өөрийнхөө анхныхаа гаргаж байгаа full length альбомныхаа эхнийхээ хэсгийг цацсан юм байна лээ. Одоо яг анхных нь бүрэн хэмжээний одоо цомог гэж байгаа байхгүй юу. За тэгэд энэ цомог нь болохоор юм хоёр хэсэгтэйгээр ингэж хуваагдаж гарсан юм байна лээ. Анхных нь хэсэг нь болохоор яг 2011 оны 12 сард цацагдсан байгаа. Тэгээд яг анхных нь гаргаж байгаа дуу нь болохоор Biol буюу Odd гэдэг нэртэй ийм дуу байсан. За тэгээд хоёр дахь хэсэг нь болохоор 2012 оны 2 сард цацагдсан юм байна лээ. За тэгээд тэр хоёр дахь хэсгийнх нь гол яг цацагдсан дуу нь болохоор Know Your Name гэдэг нэртэй ийм дуу байсан юм байна лээ. За тэгээд энэ альбомных нь нэр нь болохоор Breed гэдэг нэртэй ийм цомог байсан. За тэгээд энэ цомог нь бол үнэхээр амжилтанд хүрч чадсан байгаа. Gaon Weekly Album Chart-наас номер 1-т шууд гарангуудаа жагсан байгаа байхгүй юу. За тэгээд 2012 оны 3 сарын 3-ны өдөр J Park өөрийнхөө анхныхаа бүрэн хэмжээний тоглолтыг Солонгост хийсэн байгаа. New Breed Live гэдэг нэртэй ийм цомог байгаа байхгүй юу. Ийм тоглолт байгаа. За тэгээд энэ нь болохоор Солонгосын Сөүл хотноо Olympic Hall гэдэг ийм одоо театрт венюнд болсон юм байна лээ. За тэгээд J Park ингээд Солонгос тоглолт хийгээс гадна зөндөө олон өөр улсуудад аль үшийн тоглолтоо хийж эхэлсэн байгаа байхгүй. Австрали улсын Melbourne хот болон Sydney хотод тоглолтоо хийж исэн байна лээ. За түүнээс гадна зөндөө олон Азийн улсууд болох Сингапур, Малайз, за тэгээд Япон, Тайван гэдэг иймэрхүү улс орнуудад аль үшийн очиод ингээд тоглолтоо хийгээд эхэлчихсэн байсан юм байна лээ. За тэрч битгий хэл манайхаа байж тээ. MTV World Stage Live гэдэг энэхүү тоглолт Малайз улсад болж исэн гэж байгаа байхгүй юу. Айгуу тийм том хэмжээний тоглолт юм байна лээ. Тэр тоглолтын дээр Justin Bieber оролцож исэн. За түүнээс гадна одоо Солонгосын хамтлаг болох Kara энэ бас оролцож исэн байна лээ. Тэгээд J Park ч гэсэндээ бас ингээд оролцоод үзүүлбэр үзүүлсэн байгаа байхгүй тий. Тэгэхээр Justin Bieberтэй хамт ингээд бас нэг тайзыг хуваагаад ингээд тий хамтдаа нэг тоглолтод оролцсноо гэдэг нь үнэхээр ямар амартай амжилтанд хүрчихсэн байсан бэ гэдгийг нь бол харуулж байгаа юм. За 2013 оны 2 сарын 6-ны өдөр Солонгосын SNL тэ Солонгосын Saturday Night Live show-ны одоо cast member нь J Park байх болно гэдэг нь зарлагдсан юм байна лээ. Тэгээд яагаад ингэж орж байгаа вэ гэхээр 2012 онд болохоор зүгээр guest star нь болж орж исэн юм байна лээ. Зүгээр ингэ зочноор тэ нэг ангид нь л зөвхөн ингээд зочноор орж исэн. Тэгээд хүмүүс аягүй таалагдсан гинэ J Park-ийн хэрхэн жүжиглж байгаа. Тэгээд нөө нэг Eminem Rihanna хоёрын Love the Way You Lie гэдэг байдаг шүү дээ. Тэр дуу яг тухайн үед ингээл амар
viral байх үед нь тэр дууг ингээд parody болгоод хошин болгоод ингэж жүжиглж исэн юм байна л дээ J Park. Тэгээ тэр нь хүмүүст амар хүрсэн учраас албан ёсоор J Park-ыг ингээд яг Солонгосын SNL-ийн байнгын нэгэн одоо cast member-аар нь байлгахыг гээд ингэж урьж оролцуулсан юм байна лээ. За тэгээ 2013 оны 2 сарын 28-ны өдөр J Park Musician of the Year буюу одоо тэгээ жилийн хамгийн шилдэг уран бүтээлч гэдэг энэхүү award-ыг 2013 оны Korean Music Awards гэдэг энэ шагнал гардуулах ёслолоос ингэж хүртсэн юм байна лээ. За түүнээс гадна өөрөөх нь түрүүн гаргасан те яг бүрэн хэмжээнийхэн тэрхүү альбом болох New Breed гэдэг альбом нь энэхүү awards дээр Best R&B гэдэг те Best R&B and Soul Album гэдэг энэхүү категорид нэр дэвшиж бас чадсан юм байна лээ. За тэгээд цаашлаад 2014 оны 9 сарын 1-нд J Park өөрийнхөө 2 дахь бүрэн хэмжээний цогц альбомаа гаргасан байгаа. За тэр нь болохоор Evolution гэдэг нэртэй, хувьсал гэдэг нэртэй ийм альбом байсан. За тэгээд энэ альбом нь нийтдээ 17 дуутай. За тэгээд энэ альбомаараа ер нь Michael Jackson-д ингэж хүндэтгэл үзүүлж tribute хийхийг хүссэн юм байна лээ. Тийм болохоор ер нь ингээл те айгүйх тиймэрхүү vibeтай 90-ад оны R&B интер vibeтай тиймэрхүү дуунуудыг ингэж энэ альбомд оруулсан юм байна лээ. За 2015 оны 11 сарын 5-ны өдөр 3 дахь цогц студио альбомаа гаргасан байгаа. За тэр нь болохоор Worldwide гэдэг нэртэй ийм альбом байсан. За тэгээд энэ альбомных нь одоо хамгийн одоо түрүүнд гаргасан lead single нь болохоор You Know гэдэг нэртэй дуу байсан юм байна лээ. Тэгээд энэхүү дууных нэрээ клипэн дээр нь 4 minute хамтлагийн Hyuna тоглолт юм байна лээ. За тэгээд цаашаад 2016 оны 10 сарын 20-ны өдөр өөрийнхөө 4 дахь альбомыг гаргасан. За тэгээд энэ альбом нь болохоор Everything You Wanted гэдэг нэртэй ийм альбом байсан. За энэ нь болохоор bilingual альбом байгаа байхгүй юу? Тэгээд нийтдээ 19 дуутай. Тэгээд заримыг нь англиар дуулдаг, заримыг нь солонгосоор дуулдаг ийм R&B альбом байсан юм байна лээ. За тэгээд ер нь та нар ажиглаад байгаа хэрэгтэй бүр ингээл жил болгоно л дараалал ингээл айгүй том альбомуудыг гаргаад яваад байгаа. Ер нь айгүй завгүй ажиллаж исэн гэсэн үг. За тэгээд юу гэж манайхаа 2017 оны 7 сарын 20-ны өдөр нэгэн мэддэгдэл гарсан байгаа. За тэр мэддэгдэл нь болохоор J Park Jay-Z-гийн одоо лейбл болох Rock Nation гэдэг айгүй амар том лейбл байдаг шүү дээ. Тэр лейблийн хамгийн анхны Asian artist болох гэж байгаа гэж зарлагдсан байгаа. За тэгээд тэр нь угаасаа үнэн байсан. Яг Jay-Z-гийн Rock Nation-тэй ингээ гэрээ хийгээд Rock Nation-ы artist болсон байгаа байхгүй юу. Гэхдээ зөвхөн одоо яг J Park-ийн Америк дахь одоо уран бүтээлүүдийг нь Rock Nation хариуцсан гэсэн үг. Тэгээд яг солонгосынхыг нь болохоор тэгээ солонгостой одоо лейбл ингээ хариуцаад явна гэсэн үг байхгүй юу. За тэгээд дараагаар нь 2017 онд J Park ер нь ингээд өөрөө шийдвэр гаргаад өөрийн гэсэн ер нь лейблтэй болъё гэж шийдсэн юм байна лээ. За тэгээд Higher Music гэдэг энэ хүү лейблээ өөрийнхөө айгуу дотны найз нөгөө нэг хэлээдсэн штэ Seattle-д байгуулагдсан Art of Movement гэдэг нэг тийм dance crew байсан гэд тэр crew-д нь байсан Cha-Cha Malone гэд найзтайгаа нийлж агаад Higher Music гэдэг нэртэй ийм лейблийг байгуулсан байгаа. За тэгээд энэ лейблээр болохоор ер нь Seattle-д ингэж байгаа авьяаслаг хүмүүсийг олж илрүүлэх мөн солонгос хүмүүсийг ингэж олж илрүүлэх ийм одоо зорилготой байсан юм байна лээ. Тэгээ ер нь Korean American хүмүүст айгүй ингэж чиглэсэн гэсэн үг. За 2018 оны 5 сард J Park яг анхныхаа Rock Nation-ы энэхүү лейблийн доор гаргаж байгаа анхныхаа уран бүтээлийг цаацсан байгаа. За тэр нь болохоор Soju гэдэг нэртэй ийм уран бүтээл байсан. За тэрэн дээр болохоор rapper 2 Chainz-тэй хамтарч ингэж дуулдаг байгаа. За 2018 оны 7 сарын 20-ны өдөр J Park өөрийнхөө одоо Америк хэлээр ингэж одоо Америк хэлээр гинэсэлэр чинь англи хэлээр дуулж байгаа Америкт ингэж голчилж гаргаж байгаа энэ хүү уран бүтээлийнхаа одоо дебют хийсэн гэсэн үг. За тэр нь болохоор ийм
зөвхөн англиар дуулдаг мини цомог байсан. Тэр нь болохоор Ask About Me гэдэг нэртэй байсан юм байна лээ. За тэгээд энэ EP-нд нь болохоор нөгөө нэг түрүүн гаргасан Soju гэдэг энэ уран бүтээл нь ч гэсэндээ орсон юм байна лээ. За тэгээд энэ EP-н дээр бас Америкийн айгу бас нэр хүндтэй rapperтэй хамтарч ирсэн байна лээ. Түрүүн хэлсэнчлэн 2 Chainz, Rich the Kid, Vic Mensa гэдэг иймэрхүү rapperтэй бас хамтарсан юм байна лээ. За тэгээд цаашлаад 2019 оны 6 сарын 7-ны өдөр өөрийнхөө 5 дахь бүрэн хэмжээний студио альбом гаргасан. За тэр альбомынх нэр нь болохоор The Road Less Traveled гэдэг нэртэй ийм альбом байсан. За дараагаар нь 2020 оны 8 сард Jay Park хятадын The Rap of China гэдэг ийм тэмцээн болдгийм байна л да. Одоо нэг voice энтерхүү те. Тим тэмцээн болдгийм байна лээ. Тим шоуны хамгийн анхны одоо non-Chinese те хятад биш ийм шүүгчээр сонгогдож ажиллахар болсон юм байна лээ. За тэгээд яг анхных нь одоо анги нь 2020 оны 8 сарын 14-нд ингээд зурагтаар цацагдаж эхэлсэн маахгүй. За тэгээд тэрийг хүмүүс ингээд харчгаад солонгосын фэнүүд харчгаад аюулгүй дургуутсч эхэлсэн гинэ. Өөрөө солонгосын байж ийж те солонгосынхоо яг адилхан шоунууд байхад яг түрүүний би нөө Jessica-гийн тухай ярьж байхдаа хэлсэн нөө Show Me the Money энэ төр гэдэг нэг тиймэрхүү rap battle шоунууд байдаг гэд тэр шоунуудад оролцоод те ингээд шүүгч мөчигээ явах ёстой байтал эсэргээр ингээд хятадд очиод те хятадын ийм шоуны шүүгчээр ажиллаад байж хахтай хавтай энэ төр гэдэг айгүй хүмүүс дургуутсаж ингээд шөмжилж исэн байна лээ. За тэгээд 2021 онд нөө өөрийнхөө найзтайгаа хамтарч байгуулсан Higher Music гэдэг тэрхүү лейблийнхаа CEO тэгээ гүйцэтгэх захирлынхаа албан тушаалаас буусан. За тэгээд 2022 оны 3 сарын 3-ны өдөр өөрийнхөө More Vision гэдэг нэртэй энэхүү лейблээ байгуулсан юм байна лээ. За тэгээд яг одоо ч гэсэндээ яг энэхүү More Vision гэдэг одоо энэхүү лейблээ ингэж хариуцаад явж байгаа. За тэгээд энэ одоогийн байдлаар болохоор More Vision-ийн доор 2 ийм хамтлагийг түрүүн гаргуулах гэдэг. Нэг нь бол аль үршэнэ дебютгээ хийчихсэн байгаа. Тэр нь болохоор boy band болох Longshot байгаа. Бас Монголд ирж тоглолтоо хийх гэж байгаа энэ хамтлаг байгаа. За түүнээс гадна нэг эмэгтэй girl group-ыг бас гаргах гэж байгаа юм байлээ. Тэгээд ер нь цаашдаа те улам ингээд өөр том одоо улам илүү их иймэрхүү girl group болон boy group-уудыг гаргах гад төрөн гаргах гад ингээд ажиллаж байгаа гэсэн. За нэрээ хэнийг Jay Park-ыг ярьж байгаагийнхаа зал жаргалыг ярихгүй ингээд меншн хийхгүй өнгөрч бол яач байсан болохгүй шүү дээ те. Манай Монголын те одоо нөгөөний шоуны нэр юу лээ мартчихлаа. Тэнгисийн ирэг дээр 2 4 золоо дээр оролцогчдаа солонгос амьдардаг moral эмэгтэй болох зал жаргал Jay Park-ийн нэгэн одоо дуунд нь McNasty гэх тэр дууныхын клипэнд нь тоглоод одоо бүүм болж ирсэн шүү дээ. Манай монголчууд өстө амар ингээд oh my god манай Монголын те эмэгтэй ингээд юунд орчихсан байж тээ клипэнд Jay Park-ийн клипэнд тоглолцоход энэ төр гэл бөө юм болж исэн. Тэгээд тэ бас ийм гой холбоотой байгаа хгүй бид нар чинь тэ ингээд золж аргаал ингээд манай Монголын тэ модель ингээд оролцож исэн. Jay Park-ийн клипэнд нь оролцож бас байсан. Nasty, freak McNasty on the by me not looking for lady. За тэгээд Jay Park одоо ингээд ер нь л internationally known гэд хэлчихэд болно. Солонгост ч ингээд айгу хурамтлалээ хийгээд солонгосынхаа фэнүүд дээр ингээд хүлэн зөвшөөрөгдчихсэн айгу тийм мундаг ингээд хурамтлалээ хийгээд амжилтанд хүрээд явдаг. Тэгээд маш олон солонгосын мундаг хүмүүстэй артистуудтай бас ингэж хамтарч энэ төр ажиллаж исэн маш олон тохиолдлууд байгаа. Бүр Wonder Girls-ийнхэнтэй энэ төр хүртэлтэй ингэж хамтраад уран бүтээл энэ төр хийжсэн дээр үед за тэгээд түүнээс гадна Америкт ч гэсэндээ тэ ингэж Rock Nation-тэй ингэж гэрээ хийгээд артистаар нь ажиллаа явж исэн. За одоо яг хуу тэр гэрээнд дуусаад дахиж гэрээгээ сунгаагүй юм байна л дээ. Ягаад тэгэхээр өөрийнхөө юу лейблийг нээх гэжсэн учраас ингэж барьцаад явж болохгүй шүү дээ. Тэрхүү нэг More Vision гэдэг нь бас юунд ч гэсэндээ Америкт ч гэсэндээ establish хийгдсэн учраас адилхан ингээд өрсөлдөгч компани хийгээд явж болохгүй учраас Rock Nation-тэй гэрээнд дуусангууд дахиж сунгаагүй юм байна лээ. За тэгээд ер нь одоо хамаг анхаарлаа More Vision хандуулаа явж байгаа гэсэн. За тэгээд өөрийнх нь одоо ер нь 10 жилийнхэн дараагийнх нь 10 жилийнхэн тэ ер нь хүсэл мөрөөдөл нь зорилго нь юу вэ гэхээр өөрийнхөө уран бүтээлүүдээр анхаарал явахаас гадна энэхүү More Vision гэдэг лейблээрээ хандуулаад одоо өөр олон тэ иймэрхүү
групп бүгдийг олж илрүүлж уран бүтээлчдүүдийг олж илрүүлж гаргах нь өөрийнх нь зорилго мөрөөдөл гэсэн. За тэгээд J Park-ийн хувьд бол ийм байлаа манайхаа. Тэгээд дахиад л хэлье, Jesse-тэй адилхан хэдийгээр та нар маань J Park-ийн дуунуудыг мэддэг те ингээд үздэг сонсдог гэж бодож байгаа ч гэлээ те still тоглолтоо үзэхээс өмнө бүх дуунуудыг те ингээд сайн сонсоод үгийг цээжилж агаад те бүр ингээд явчихад үзээрэй. Тэгэх юм бол илүү наастартай байх болно шүү. Чамд ч өөрт чинь наастартай, түүнээс гадна хажууд чинь үзэж байгаа хүмүүст ч илүү наастартай, түүнээс гадна тухайн тоглолтоо хийж байгаа тэрхүү уран бүтээлчд маань ч гэсэндээ аюу наасартай. Тэгээд Солонгосын фильмүүд яаж тоглолт үзсгийг бол та нар мэдж байгаа шүү дээ. Бас амар дагаж дуулаад те. Бүр ингээд та үг мөггүй дагаж дуулаад та амар гэж үзэж шүү дээ те. Тийм учраас яг тийм байдалд нь хүрхийн тулдтай манайхаа бүгдээрээ ингээд те үзэж байгаа үзэж байгаа энэ хүү орнуудынхаа бүх дөнүүдийг нь цээжлээд ингээд сайн сонсож байгаад очороо гэж би бол зөвлөмөр байна. За тэгээ сая J Park-ийн тухай ярьчаад эцэст нь ингээд те More Vision гэдэг агад энэ хүү лейблэрээ хамгийн анх төрөн гаргасан те дебют нь хийлгсэн энэ хүү хамтлагийн нь болохоор Long Shot гэдээ ярьсан шүү дээ те. Тийм учраас одоо хэдүүлээ ингээд залгуулад Long Shot-ийн тухай ярьж эхэлцгээе. За Longshot хамтлагийн хувьд болохоор саяхан дебюгээ хийгээд өнгөж түрэн гарч ирж байгаа учраас одоо Jesse-тэй адилхан ч юм уу, J Park-тэй адилхан ч юм уу бүр 20 жилийн туршийн тэ карьерийн имийг яриад ах тийм урт юм бол байхгүй. Хэдүүлээ бас айгүй товчхон ярина. Гэхдээ бас айгүй сонирхолтой байна ах гэж бодож байна. За энэ хүү хамтлаг маань 2025 онд анх ингэж байгуулагдаж форм хийгдсэн байгаа. За тэгээд нийтдээ 4 гишүүнтэй ийм хамтлаг байгаа аахгүй boy band. За эхнийх нь гишүүн болохоор Ohio. За тэр нь болохоор энэ Ohio гэдэг гишүүн нь болохоор яг leader нь буюу хамтлагийнхаа ахлагч юм байна лээ. За 20 дахь гишүүн нь Real гэдэг ийм гишүүн байна. За түүнээс гадна Woojin, тэгээд Louis гэдэг ийм 4 гишүүнтэй хамтлаг байгаа. За одоо ингээд та бүхэндээ энэ хүү 4 гишүүнийхэн тухай хальт товч одоо тий мэдээллүүдийг нь хүргэхэд Ohio-лаас эхлээд яриа явчихын хамтлагын ахлагчаас нь. За Ohio-ийн яг жинхэнэ нэр нь болохоор Kwon Oh-Yul юм байна лээ. За тэгээд хамтлагийнхаа ахлагч гэж явдаг 2006 оны 1 сарын 21-ний өдөр Солонгос улсад төрсэн юм байна лээ. За тэгээд Ohio-ийн хувьд болохоор яг энэ хүү хамтлагтайгаа тэгээд Longshot хамтлагтайгаа дебют хийхээс өмнө болохоор KOZ Entertainment-ийн trainee бэлтгэгдчихсэн юм байлээ. KOZ Entertainment хамаарагдаад ингээд бэлтгэгдээд явж исэн юм байна лээ. Түүнээс гадна яг JYP Entertainment болон YG Entertainment-уудад шалгаруулалтанд орж исэн юм байна лээ. Тэгээ нэрээ сонирхолтой юм гэх юм бол Ohio-ийн хувьд Boy Next Door хамтлагийн Woon Hak-тай айгуу дотны найзууд гэсэн яагаад вэ гэхээр хамтдаа KOZ Entertainment-ийн одоо trainee байсан. Тэгээд бас одоо нэг ангийн хүүхдүүд байсан юм байна лээ. За дараагийн ярих чаг гишүүн маань болохоор Real байна. За Real-ийн хувьд болохоор яг хамтлагийнхаа rapper гэж явдаг 2006 оны 9 сарын 18-ны өдөр Солонгос улсад төрсэн юм байна лээ. 2023 оноос ахуулаад More Vision label-ийн яг trainee-гээр бэлтгэгдээд явж исэн байна лээ. За Woojin болохоор 2008 оны 3 сарын 8-ны өдөр төрсөн. За Солонгост төрсэн юм байна лээ. Тэгээд Woojin болохоор саяхан сургуулаа төгссөн юм байна лээ. Ахлах сургуулаа. Тэгэхээр угаасаа айгу залуу байгаа зү. Тэгээд 18 настай ийм залуу байгаа байхгүй юу. За дараагийнх нь гишүүн болохоор Louis байгаа. Louis-ийн жинхэнэ нэрийг нь болохоор Louis Elliot Jiho Jourdan гэдэг юм байна лээ. Та нар тэгээд угаасаа ажиглаж байгаа хата айгу тийм Франц нэр байгаа шүү дээ. Юу аав нь Франц гэсэн, ээж нь болохоор Солонгос хүн юм байна лээ. За тэгээд 2-3 хэлээр ярьдаг гэсэн. Гэтэ хамгийн их одоо өөрөө айгүй одоо fluent ярьдаг нь болохоор Франц хэлнэ гэж тэгжсэн. За тэгээд Louis-ийн хувьд болохоор 2 жилийн турш ингээд More Vision label-ийн дор бэлтгэгдээд явсан юм байна лээ. Нэрээ тэгээд Louis-ийн хувьд 2010 оны 5 сарын 1-нд төрсөн. Тэгэхээр яг одоо 16 настай юм байна лээ. Айгүй залуухан ийм одоо гишүүн байгаа. За энэ хамтлагийн нэр нь яагаад Longshot вэ гэхээр өчтөө ер нь Longshot гэдэг үг чинь болохоор өчтөө англи одоо үг аа шүү дээ. Энэ үг болохоор юу гэсэн утгатай үг вэ гэхээр баргал бүтэхгүй зүйлийг хэлдэг байхгүй юу. За баргал бүтэхгүй гэхдээ оролдоод үзье
гэсэн одоо утгатай үг те. Oh it's a long shot but let's try it гэд хэлдэг. Бараг л бүтэхгүй дээ боломжгүй байх та тий гэхдээ яг хөө оролдоод үзье гэсэн юм утгатай хэллэг байдаг. За тэгээд гэхдээ long shot гэд уул нь өө үсгтэй элийн ард өө үсгтэй баа штэ тий. Гэхдээ тэр өөгийг одоо хасаад LNG shot гэд ийм нэртэй юм байна лээ. Тэгээд анх болохоор яг энэ хэд ингээл энэ нэрээ сонгочоод яг дебют хийхээс өмнө яг нэрээ сонгочоод за энэ нэр яг болох уу гэж амар бодож исэн гинэ. Яг ингээд таарах нэр үү энэ төргээ бодоод тэгэд солонгосоор ингээд нэр өгчий гэхээр яг энэ өөртөөх нь хэлэх гээд байгаа энэ одоо үг вэ штэ тэ long shot гэдэг энэ үгний тайлбар нь одоо солонгосоор яг орчуулагдах тийм гоё солонгос үг байхгүй байсан гинэ. Таарч тохирох. Тийм болохоор яг л өөртөөх нь хэлэх гээд байгаа утга нь long shot гэж шууд англиар л юм байна. Тэгэхээр зүгээр хэдүүлээ ингээд англиараа тэ long shot гэдэг өгчийгээд ингэж нэрээ сонгосон гэсэн. За тэгээд энэхүү групп нь яг анх 2025 он гэж дебют хийсэн байгаа байхгүй юу? 2025 оны 8 сард J Park Hanyang их сургуулийн фестивал дээр өөрөө перформ хийж байхдаа long shot-ыг ингээд анх удаага гаргаад ирсэн гэсэн. Ингээд бүр айгүй surprise болгоод ингээд long shot хамтлаг гарч ирээд тэгээ өөрсдийнхөө ерөөсөө сасаж мацаагүй байсан те. Тим одоо дуулж перформ хийж анх удаага тайзан дээр гарч ирсэн юм байна лээ. Тэгэж одоо хүмүүсийн нүдэнд ингээд тусч исэн гэсэн үг анх удаага. За тэгэл яг 2025 оны 8 сараас эхлээл J Park бүр маш багаар те ингээл энэ хамтлагийн гишүүдийг ингэж жоохон лик хийж эхэлсэн байгаа байхгүй. Жоохон ингээл зураг мургандуудыг нь хайлт ингээл юунуудаараа тавиал те өөрийнхөө сошиал медиагаараа тавиал. Гэтэ ерөөс царайг нь гаргахгүй ингээл blur хийж гисэн ингээл царайнуудыг нь ингэж тавьж маягаад л тэгэл нэг нэгээр нэгэл хальт нэрийг нь ингэж лик хийгээл нэрийг нь хүмүүс танилцуулаад л ингэж ийм байдлаар ингэж жоохон тийс хийж явж исэн юм байна лээ. За тэгээд дараагаар нь яг энэ одоо багаар тийс хийж явж байгаа бараг сарын дараагаар яг бүгдээрийнх нь царайг нь ил тод гаргасан тийм зургийг ингээд цацсан байгаа байхгүй юу? J Park өөрийнхөө сошиал медиа дээр тавьсан. Тэгээ өөрөө бас ингээд зурганд нь орсон маа. Тэгэхдээ тэр зурган дээрээ ингээ бүгдээрээ дунд хур гаргацсан байгаа байхгүй юу? Middle finger, you know what I mean. Тэгсэн чинь солонгосын арт түмэн л амар дургуутсан гинэ. Ёй, анхудаага дебют хийх гэж байгаа те. Ийм дебютгээ хийж амжаагүй ийм шин хамтлаг байж иж фэнүүдгээд оромжлоод байгаа юм уу? Тэгээ солонгосчуудыг оромжлоод байгаа юм уу? Юу яаж байгаа юм те ингээ дунд хуруугаа гаргаж маргаж одоо анхудаага зураг авахулж байгаа байж ингээ дунд хуруугаа гаргаж маргаад гэд амар ингээ backlash хүрсэн мэлээ. Тэгээд бодлоо дебютгээ хийж амжаагүй гэж аль үшнээ ингэж тэ backlash аваатгачээ. Гэхдээ миний бодлоор бол хин J Park айгүй амар ухаантайсан байгаа байхгүй юу? Ягаад вэ гэхээр хүмүүс ингэ backlash аавна гэдээ мэдчихсэн. Тийм болохоор backlash авангууд хүмүүс ярина тэ. Тэгэхээр улам энэ хамтлагийн дебют нь улам амар тийм алдартай одоо тэ you can be viral болгож өгч байгаа гэсэн үг юм. За тэгээ 2025 оны 11 сард Longshot өөрсдийнхөө mixtape-ийг цацсан. Тэр нь болохоор Faux Show Boys mixtape гэдэг нэртэй mixtape байсан. Тэг ер нь дандаа өөртөө танилцуулгахдаа ингэж хэлдэг юм лээ. It's long shot faux show гэж одоо дандаа хэлдэг юм лээ. 我们是 long shot for show. long shot都 win. Faux show гэдэг нь for sure л гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Яг бүр баттайгаар for sure гэл тэгнэ тэгнэстэй баттай л гэсэн үг шүү дээ. Тэрийг зүгээр ингээд хүмүүс faux show энэ төр гэдэг нэг slang болгож хэлдэг. Тэгвэл it's long shot faux show гэж өөртөө танилцуулдаг юм лээ. Солонгосын хамтлагууд ч өөртөө нэг танилцуулдаг тийм үгтэй байдаг шүү дээ. Тийм үг юм байна лээ. Тэгээ тэрийг ингээд оролцуулаад Faux Show Boys гэж гисэн mixtape-ийг 2025 оны 11 сард гаргасан юм байна лээ. За 2025 оны 12 сард одоо pre-debut дуугаа гаргасан байгаа. Яг дебютгээ хийхээс өмнөхтэй нэг тийм дуугаа гаргасан. За тэр нь болохоор Saucen гэдэг нэртэй дуу байсан байгаа аахгүй юу. За тэгээ энэхүү Saucen гэдэг дуунд нь болохоор J Park ч гэсэндээ өөрөө ордог байгаа. Тэгээд дууныхын клипэнд нь за тэгээд энэ дууныхын клип нь айгүй хөгжилтэй. Ягаад вэ гэхээр айгүй нөө нэг backlash хүртсэн гэсэн штэ. Нөө нэг дунд хуруугаа гаргаад ингээд ийм зураг тавьсан чинь ингээд хүмүүсээс айгүй backlash хүртээд хил амд орсон гэд. Яг тэрийг нь ингээд parody болгоод харуулсан байгаа аахгүй юу. Яг энэ дууныхаа клипээрээ J Park ингээл энэ хөвгүүд дээрээ тэ
энэ дөрвөн гишүүн дээр хурж ирснэ. Та нар яагаад ингэж байгаа энэ дэр гэж байгаа те нэг scold хийж байгаа юм шиг ингэ загинж байгаа юм шиг та нар яагаад ингэж дунд руугаа гаргаж байгаа энэ дэр гэж байгаа юм шиг тэр тал дээр нь загинж байгаагаар ингэж parody хошин байдлаар энэ клипэндээ оруулсан байгаа юм. This is long shot. This is a long shot. How dare you put up your middle fingers? За тэгээ 2026 оны 1 сарын 13-нд албан ёсоор яг дебюгээ хийсэн байгаа. Анхных нь одоо дебю нээсэн гэсэн үг. За энэ нь болохоор Moonwalking гэдэг энэхүү дуугаараа ингэж дебюгээ хийсэн байгаа. За энэ дуу нь болохоор өөрсдийнх нь анх гаргах гэж байгаа мини цомог болох Shot Colors гэдэг тэ энэхүү EP-ийнх нь lead single нь байсан юм лээ Moonwalking. За тэгээ энэ дуу нь болохоор анх яг Woojin гэдэг энэхүү гишүүнд нь зориулагдаж бичигдсэн дуу юм гинэ. Уул нь бол Woojin нь ганцаараа одоо соло артистаар ингэж дебюгээ хийх гэжсэн юм байна лээ. Тэгээд болоод ингэж хамтлаг болсон байгаа хгүй. Тэгээд энэ дуу нь анх Woojin-д зориулагдсан байжгаад тэгээд өөрчлөгдөөд ингээд яг энэ хамтлагийн дебю сингл нь болж гарсан юм байна. За тэгээд энэ нь болохоор айгүйх тэгэж Beyoncé, Jay-Z-гийн солиорч Beyoncé болон Michael Jackson энтрээс айгүйх тэгж reference авсан тийм одоо style vibe-ыг харуулсан дуу юм гэсэн. За тэгээ 2026 оны 11 сарын 27-ны өдөр FaceTime гэдэг дууга гаргасан байгаа. За тэгээд энэ дууныхаа клипийг нь ч гэсэн цаацсан. Тэгээ юу гэж манайхаа энэ клипэн дээр нь шүү дээ. Яг Jay Park-ийн тэрхүү More Vision гэдэг лейблээс нь тун удахгүй дебюгээ хийж түрэн гарах гэж байгаа girl group охидын хамтлаг энэ FaceTime гэдэг дууныхын клипэнд нь тоглодог. Хамтдаа ингээд тоглоод эднэртэй бүжиглээд ингээд одоо тоглодог байгаа. Тэгээд айгу сонин энэ дууныхын клипэнд нь одоо ингэж энэ солон охидын групп нь тоглосноос болоод бас фэнүүдээс ингээ backlash авсан гинэ. Бөө хилан болоод бас л тэ ингээл өстө юу ягаагүй дебю хийгээгүй тэ ийм гişүүдийг ингээд энэ эрэгтэй хамтлагийнхаа ийм дунд нь алиушаа оруулаад тоглуулчихлаа моруулчихлаа ч гэдэм үү тэ ингээл баахан хилан болсон юм билээ бас ёо солонгосын фэдээг хэцүү тэ ингээд жижигэн юм дээр ингээд сонь ингээд хилам гаргаж ирээд ингээд backlash хийгээддэг тэ. За тэгээд цаашлаад 2 сарын 26-ны өдөр Billboard солонгосын Billboard-оос яг тухайн сарын 2026 оны 2 сарын шилдэг шинков гэдэг одоо энэ хэр шагналыг хүрсэн маахгүй Rookie of the Month. Rookie гэдэг чинь ер нь монголоор орчуулах юм бол шинков гэсэн үг. Дөнгөж төрөн гарч ирж байгаа хүмүүсийг одоо хэлж байгаа. Тэгээ одоо тий дөнгөж гарч ирж байгаа уран бүтээлчдээс хамгийн шилдэг нь байлаа гэдэг тий ийм шагналыг хүртэж чадсан юм байна лээ. За тэгээ 2026 оны 3 сарын 23-ны өдөр дараагийнхаа мини цомог EP-г гаргасан байгаа. За тэр нь болохоор Training Day гэдэг нэртэй ийм цомог байсан. Одоо бэлтгэгдэж байгаа өдрүүд гэсэн тий. За тэгээд энэ нь болохоор нийтдээ 5 дуутай. За тэгээ энэ 5 дуу болохоор яг энэ хэд бэлтгэгдэж байгаа үедээ ингэж record хийсэн ийм дуунууд байгаа байхгүй юу. За тэгээ 2026 оны 5 сард More Vision label-ээс ингэж одоо зарласан байгаа Longshot хамтлаг тун удахгүй Jay Park-тэй нийлж агаад ийм collaborate хийж агаад хамтарсан mixtape гаргах гэж байгаа гэд тэр нь болохоор Faux Show Boys Volume 2 Faux Showville энэ гэдэг нэртэй те ийм одоо 20 дахь одоо ийм хамтарсан mixtape гаргах гэж байгаа гэдгийг зарласан байгаа. За тэгээ бүр саяхан манайхан одоо өнгөрсөн 7 хоног гэсэн үг шүү дээ. 5 сарын 11-ний өдөр Faux Show гэдэг энэхүү дууга хөгжмийнхаа одоо дууныхаа клиптэйг хамтдаа ингээд цацсан юм байна лээ. За дараагаар нь 5 сарын 15-ны өдөр Yeah гэдэг те энэхүү дууга бас цацсан юм байна лээ. За тэгээд 5 сарын 18-ны өдөр яг тэрхүү нөгөө нэг те mixtape Faux Show Faux Show Boys Volume 2 Faux Showville гэдэг энэхүү mixtape болохоор 5 сарын 18-ны өдөр ингээд цаацсан юм байна лээ. Тэгээ ер нь маш олон те дебю хийсэн цагаас ахуулаад маш олон ингээ уран бүтээлүүдийг араараас нь гаргаа явж байгаа юм байна лээ. Тэгээд энэ гой хамтлаг маань ирж Монголд тоглолтоо хийх гэж байна. За тэгээд баг Монгол анхных нь тэгээ баг анхных нь үгүй хаа арай анхных нь одоо international тоглолт нь бол биш үү халуу би хараатай заяа.
байж байгаа манайхан худлаа мэдээлэл өгөх гэжсэн байх шүү. Окей. Монголд ирж тоглох гэж байгаа нь болохоор анхныхаа одоо ийм гадаадд хийх гэж байгаа тоглолтод бол биш юм байна. Франц улсын Кан хотод болсон Midem Live гэдэг одоо энэ хүү тоглолтод оролцоод 2 сард сая 2026 оны 2 сард оролцоод яг Европт хийж байгаа дебюгээ хийсэн юм байна. Дебюгээ хийж ингэж тоглолтод оролцсон. Түүнээс гадна Хонконгт бас тоглолтоо хийцэн юм байна. Лос Анжелест бас одоо тоглолт K Expo USA гэдэг энэ хүү тоглолтод бас оролцоод ингэ тоглолтоо хийсэн юм байна. Тэгээд одоо Монголд ирэх гэж байгаа юм байна. Гэхдээ бас л өөрсөнд нь бол exciting байгаа ах гэж бодож байна те. Ингээд бас нэгэн өөр орны тайзан дээр очиод ингээд дуулах гэж байгаа болохоор өөрсдөө хувьд бас айгүй exciting зүйл байгаа байх гэж бодож байна. За тэгээд ийм шинээр төрөн гарч ирж байгаа ийм гоё хамтлаг байна. Тэгээд би одоо өөрөө research хийж байхдаа ийм хамтлаг юм байна штэ гэдэг ингээд дуунууд ингэ сонсож гисэн айгүй гоё дуунуудтай юм байлаа манайхаа. Надад ямар vibe-ыг өгж байгаа вэ гэхээр ялангуяа тэр FaceTime энэ гэл дууных нь клипний дээрээ vibe нь яг тийм 80 юу лээ 90-ад оны R&B одоо нэг Justin Timberlake одоо юу ч юм NSYNC энтрийн нэг тийм vibe энтрийг харуулад авахгүй аюу гоё. Тэгэд хүмүүс ч гэсэндээ аюу амсаатай байгаа юм байна лээ. Фэнүүдийнх нь доор бичиж байгаа комментэрийг харахад бол J Park үнэхээр одоо фэнүүд ямар шоун төрлийн хөгжимд дуртай вэ гэдгийг үнэхээр сайн мэддэг юм байна. Тийм учраас ийм хамтлагийг түрэн гаргуулж ин энэ гэдэг те. Тиймэрхүү сайшаалж битсэн комментэд аюу их илбэг байна лээ. Тэгэд энэ дөрвийн ингээ хамтдаа оролцсон нэвтрүүлэг энтрийг нь үзсэн хөгжилтэй аюу хөөрхөн инээдтэй хөгжилтэй залуучууд байлаа те. Та нар ч гэсэндээ ярилцлагуудыг нь үзээрэй гэж би хүсмээр байна. За тэгээд өндөр та бүхэндээ яг одоо энэ Super Concert гэдэг энэ хүү тоглолтын одоо хамгийн гол гэсэндээ энэ 3 artistуудыг та бүхэндээ ярьж өглөө Jessie, J Park, за тэгээд Longshot. Гэхдээ энэ 3-аас гадна маш олон өөр гой artistууд ирэх гэж байгаа юм байна лээ. Манайхан та бүхэндээ одоо хальт дууртахад Blue, за мөн Your Hearts, Chill It, I Met You, Baby Girls гэд маш олон юм гой өөр ингэсэн өнгө аястай те яг одоо хит болж байгаа, viral болж байгаа ийм гоё артистууд ирж уран бүтээлүүдэд та бүхэндээ хүрэх гэж байгаа юм байна лээ. За тэгээд би бол яг Eventus Entertainment-ийн зохион байгуулагчтай жил болгон зохион байгуулж явдаг энэхүү Super Concert-ыг одоо айгүй ингэж биширдэг. Өөрийнхөө хувьд бол ягаад вэ гэхээр яг өөрөө гадаадд амьдарч байгаа хүнийхээ хувьд хэлэхэд үнэхээр иймэрхүү одоо дэлхийн хэмжээний одуудын тоглолтыг үзэхэд те ийм олон хүн хамарсан тоглолтч биш. Тэ олон дуучдыг хамарсан тоглолтч биш. Зүгээр одоо нэг дуучны тоглолтыг очиод үзэхэд амар үнэтэй байдаг. Тикет нь бол те авах гэж алаан, тикетээ авах гэж алаан олдсон баг. Айгу одоо чинь Ariana Grande дээр тоглолт ч юм уу те бүр тоглолтын билетийг авах гэж та алалцдаг ч те бүр ингээ wait list-энд орж морж байгаа тэгжиж авдаг. За тэгээ тикетийг авлаач гэхлээр бүр амар үнэтэй те бүр өстой хамгийн хямдхан тикет гэхэд л дээ $200 малар гэсэн мөртлөө бүр амар хамгийн дээр байдаг те бүр амар холоос очиж үздэг. За тэгээ бүр ингээ доошлаад үзье гэх юм бол бүр $1000 энэ дээрээ гэх тэрнээс дээшээ бол явцдаг штэ те. Тэгж яхад яг Монголдоо манай Монголын үзэгчид сонсогч нар маань болохоор те яг Монголдоо яг Монголынхаа одоо яг үнэлгээгээр гэх юм уу те маш хямдаар хизээж дэлхийд өөр улсуудад ингэж үзэж чадаад байхааргүй ийм төлбөрөөр ийм олон артистуудыг нэг доор зэрэг үзнэ гэдэг нь бол үнэхээр гайхалтай. Тийм болохоор би үнэхээр Eventus Entertainment-ийн хийдэг энэхүү Super Concert-ыг бол өөрөө хувь хүнийхээ хувьд үнэхээр амар биширч явдаг. Өнгөрсөн жил бол те Tan Ali 2 ирэхэд бол би баг Монгол явчаад үсчихэд ирд юм уу гэж бодож исэн. Тэгээд өөртөөхөн зорилго нь ч гэсэндээ яг тийм байхгүй юу. Монголынхаа залуучуудад, үзэгчдэд, сонсогч нарт яг дэлхийн хэмжээнд авч болох тэр experience те амьд хөгжмийг сонсох ямар вэ гэдэг тэр live experience vibe тэр бүх зүйлийг яг Монголын хэмжээнд авчираад те Монголын үзэгчдэд зориулж ингэж одоо Монголын тайзан дээр тийм гоё дэлхийн хэмжээний стандартын тоглолтыг үзэх нь өөрсдийнх нь одоо үзэгчдэд үзүүлэх нь өөрсдийнх нь зорилгоны байдаг юм байна лээ. Тэ ер нь айгүй хиймэрхүү те аль ужааны Азид дэлхийд алдартай болчихсон ийм том артистуудыг авчирч тоглуулад байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь явандаа бүр ингээд Монгол гэдэг улсыг иймэрхүү Азийн ялангуяа Солонгосын ч юм уу те иймэрхүү артистууд одоо за Азид очиж тоглолт хийндээ ямар улсуудаар баг ингэж явах вэ гэхдээ баг Монголыг боддог те Монголыг хүрт ингэж жагсаалтанд оруулдаг болгож байгаа байхгүй. Тэгэхээр одоо те Монголыг бас ингэж Солонгосын артистуудад таниулж өгж байгаа гэсэн үг юм. Тэгэхээр бас тэрүүгээрээ айгүй баярлалаа штэ. Тэгээд ч барахгүй одоо ингэж те Монголын залуучуудад
бол үнэхээр аюу том боломжийг олгож байгаа гэж бодож байгаа. Тэгэхээр яагаад вэ гэхээр те Монголын бүх хүмүүс ингээл очивол за би ерөөсөө нэг тим тоглолт үзье гэдэлтэй шууд онгоцоо билетийг аваад л те Япон руу ч юм уу Америк руу ч юм уу нисээд л те Солонгос руу ч юм уу нисээд л онгоцын билет аваад зочбууд л аваад те ингээл баахан мөнгө үрэл нэг хүний тоглолтыг очиж үзнэ гэж бол нэг олон хүмүүс бол хийж чадаад байхаар зүйл биш шүү дээ Монголд яаж ч удаа зөвхөн Монголд ч гэдэг ахгүй те өөр улсын орнууд ч гэсэндээ хүмүүс зүгээр ингээл тэ ажил хийгээ явж байгаа хүмүүс за аль өөр улс руу очиж тоглолт үзье гэл амар олон тэ тикет мэг таваад явах боломж байхгүй штэ яаж ч удаа тийм болохоор ингээд Монголынхон залуучуудад ийм гоё боломжийг олгоход дэлхийн хэмжээний одуудыг Монголын тайзан дээр авчираад ингэж тоглуулад ийм гоё тоглолтыг зохион байгуулж байгаа Eventus Entertainment-ийнхандаа баярлалаа гэж би бүх монголчуудынхаа өмнөөс хэлмээр байна. За тэгээ Eventus Entertainment-ийн бүр яг гол 3 зорилго нь болохоор Монголд олон улсын түвшний live show culture-ыг бий болгох. За түүнээс гадна Монголыг Asian tour destination болгох би түрүү хэлсэн шүү дээ, тэ. Яг ингээд Азид очиж тоглолт хийнэ гингүүд шууд Монголыг жагсаалтанд оруулдаг, тэ. Тийм болгох. Түүнээс гадна Монголын залуусыг дэлхийн music culture-тэй холбоход ингэж тусалж байгаа ийм 3 том зорилготой юм байна лээ. За ингээ манайхан 6 сарын 20-ны өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байгаа энэхүү гайхалтай супер концертыг зорж очиод үзээрэй гэж би санал болгомоор байна. Тэгээд ийм гайхалтай өнөөдрийн ярьсантэй Jesse, J Park, Longshot за түүнээс гадна маш олон өөр гоё артистуудыг очиж үзэж enjoy хийх боломж та бүхэнд байгаа юм байна. Тэгэхээр билетээ хурдан яаравчлаад аваарай гэж би санал болгоё. За ингээд өнөөдөр та бүхэнд маань бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Маш олон өөр хүмүүсийн deep dive-ийг тэ удаан хугацаагаар хийлээ, урт хугацаагаар хийлээ. Тэгээ та бүхэнд бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Хэрэг таалагдсан бол лайк дараарай. За тэгээ channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За тэгээд миний Instagram right here. Instagram-ыг нь бас дагаарай. За тэгээд ханаж маниалгасаар байгаа дундуур нь те жоохон сөнг хоолойтой ярьсаар байгаад ингээд дуусгалаа та бүхнээсээ хөлцөл учья тэгээ өчьё. Тэгээд нэг их саад болоогүй байх гэж бодож байна. За ингээд та бүхэнтэйгээ дараагийнхаа бичлэгтэйгээ уулзалтлаа. Түр баяртай.